Та яг одоо илүү уран сувгийг хүлээ авсан сонсож байна. За өнөөдрийн дугаараараа Роман Ямпольский гэх эрдэмтэн хүний одоо оролцож ярилцлага өгсөн подкастыг орчуул та бүхэндээ хүргэж байна. За энэ подкастэнд юун тухай ярьсан бэ гэхээр тун удахгүй харийн технологиг бүтээгээд хүн төрөлхтний амьдралд нэвтрүүлэх гэж байна. За энэ харийн технологи бидний амьдралд орж ирснээр магадгүй дэлхий сүрэх магадлал өндөр байна. За дэлхий сүрэхгүй маа гэхээр бидний амьдрал хүний төсөөллөөс давсан өөр нөхцөл байдал руу шилжих болчиход байна. За тун удахгүй ихэнх хүмүүс ажилгүй болох бөгөөд тийм ээ бүр дэлхийн хүн төрөлхтний 99% нь ажилгүйдэлтэй нүүр тулна гэж байна. За мөн ойрын жилүүдүүд ямар мэрэгжлүүд одоо тийм ээ ямар хүмүүс ажлын байраа хиймэл оюун ухаанд алдах вэ гэдэг маш гол сонирхолтой одоо сэдвүүдийн тухай ярилцлага болсон байсан. За эхлэхийн өмнө энэ подкастыг орчуулж хүргэж байгаа учраас хөтлөгчийн асуусан асуултыг би цаашдаа асуулт гэж дүрдээд явъя. За мөн би AI гэж ярьж магадгүй. За AI гэдэг нь хиймэл оюун ухаан гэж монголоор орчуулагдана. За хиймэл оюун ухаан эсвэл AI гэж ярих юм бол энэ ерөөсөө утга нь яг адилхан нэг зүйлийн тухай ярьж байна гэд та бүхэн ойлгоод байгаарай. За ингээд эхэлцгээе. Роман Ямпольский гэдэг хүн бол хиймэл оюун ухааны аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, дижитал нийгмийн судалгаа зэрэг чиглэлийн нэртэй эрдэмтэн судлаач юм байна. Асуулт: та яг одоо ямар төлөвлөгөөн дээр ажиллаж байна вэ? Энэ салбарт 20 гаруй жил энэ ажлыг хийсээр ирсэн байна шүү дээ. Яг одоо бидний бүтээж байгаа сүбэр оюун ухаан хүн төрөлхтнийг нийтээр нь устгахгүй байгаасаа гэж би найдаж байна. Түүнийг баталгаажуулахаар ажиллаж байна. Сүүлийн 10 жилд бид хиймэл оюун ухааныг хэрхэн сайжруулах талаар олж мэдсэн. Илүү их тооцоолол, илүү их өгөгдөл нэмбэл энэ нь зүгээр л илүү ухаалаг болж хөгждөг. Одоо дэлхийн хамгийн ухаалаг хүмүүс тэр бүм долларыг хамгийн сайн сүбэр оюун ухааныг бүтээхэд хөрөнгө оруулж байна. Харамсалтай нь бид эдгээр системийг хэрхэн илүү чадварлаг болгохоо мэддэгч тэдгээрийг хэрхэн аюулгүй болгохоо мэдэхгүй байна. Хиймэл оюун ухаан бидэнд харамсгаар зүйлийг хийхгүй байх нь баталгаатай юу гэдэг л өнөөдрийн хамгийн том проблем болчиход байгаамаа. Асуулт: бид супер хиймэл оюун ухаанд хэр хурдан хүрэх боломжтой вэ? Шилдэг лабораторийн гүйцэтгэх захирлуудын хэлснээр зах зээлийн таамаглалын дагуу хугацаа нь маш богино бөгөөд 2-3 жил гэж үзэж байна. Тиймээс 2027 он бол одоо тийм ээ хамгийн ойрын хугацаа болж байна. Эдгээр системүүд бидний сонголттой хэрхэн нийцэж байгааг баталгаажуулахаа мэдэхгүй байна. Тиймээс бид энэхүү харийн оюун ухааныг бий болгож байгаа юм. Хэрв харь гаргийнхан дэлхий дээр ирээд танд ирээдүйд өөрийгөө бэлтгэх 3 жилийн хугацаа байна гэж хэлэх юм бол та үнэхээр сандрах болно. Гэхдээ ихэнх хүмүүс ийм зүйл болохыг огт анзаарахгүй байгаа явдал юм аа. Асуулт: хиймэл оюун ухааныг бүтээхэд хөрөнгө оруулж энэ салбарт ажиллаж буй хүмүүс маш ухаалаг хүмүүс байна шүү дээ. Тэд мөн том хөрөнгөтэй компани эзэдүүд. Тэдэнд ёс суртахууны үүрэг хариуцлага байдагч хүмүүст хор хөнөөл учруулахгүй байх хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж бас бий. Тиймээс бүх зүйл сайхан болно. Хүн төрлөختөн аюултай тулгараагүй гэдэгт би итгэлтэй байна. За тэдний цорын ганц үүрэг бол хөрөнгө оруулагчдад ашиг авчрах явдал юм. Энэ бол тэдний хууль ёсны үүрэг. Тэдэнд ёс суртахууны болон ёс зүйн ямар ч одоо тийм ээ хуулийн өмнө хүлээсэн үүрэг гэж байхгүй. Түүнчлэн тэдний хэлснээр тэд үүнийг хэрхэн хийхээ хараахан мэдэхгүй байна. Хамгийн сүүлийн үеийн хариултууд нь бид супер хиймэл оюун ухааныг бүтээснийхээ дараа л юу болохыг олж мэдэх болно. Эсвэл хиймэл оюун ухаан бидэнд илүү супер хиймэл оюун ухааныг хянахад тусалж магадгүй юм. Асуулт: супер хиймэл оюун ухааныг бүтээсний дараа бидний амьдрал гамшигын хэмжээнд хүрэх магадлал хэдэн хувьтай гэж та бодож байна вэ? Яг юу болохыг хинч баттай хэлж чадахгүй. Хэрэг бид хариуцлага хүлээхгүй, хянаж чадахгүй бол хүссэн үр дүндээ хүрэхгүй тодорхой. Боломжит бүх хувилбарын орон зай бараг хязгааргүй байдаг бол харин бидний үнэхээр хүсэж буй үр дүнгийн орон зай нь маш өчүүхэн юм. Асуулт: та өөрийгөө танилцуулахгүй юу? Энэ чиглэлээр хэр удаан ажиллаж байна вэ? Би компьютерийн шинжлэх ухааны мэргэжилтэй, компьютерийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. 15 жилийн өмнө хиймэл оюун ухааны аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Энэ нь ерөнхийдөө роботуудыг хянах гэсэн утгатай одоо мэргэжил юм аа. Асуулт: одоогоос 15 жилийн өмнө гэж байна. AI-ийн аюулгүй байдал олонний анхаарлын төвд орохоос ч өмнө та энэ салбарт ажиллаж эхэлсэн байна шүү дээ.
Энэ нэр томьёо бий болохоос өмнө би AI буюу хиймэл оюун ухааны аюулгүй байдал гэсэн нэр томьёог гаргаж ирсэн хүн юм аа. Асуулт. Тэгэхээр та хиймэл оюун ухааны аюулгүй байдал гэсэн нэр томьёог үндэслэсэн хүн юм байна шүү дээ. Тийм ээ. Энэ бол нэр томьёо. Гэхдээ энэ бол салбар биш. Намайг энэ ажлыг эхлүүлэхээс ч өмнө гайхалтай ажил хийсэн өөр хүмүүс энэ салбарт байсан. Асуулт. Та яагаад 15 жилийн өмнө үүний талаар бодож байсан юм бэ? Учир нь ихэнх хүмүүс хиймэл оюун ухааныг аюулгүй байдал гэдэг нэр томьёоны талаар сүүлийн 2-3 жилд л ярьж эхэлж байна шүү дээ. Тийм ээ. Энэ нь анх аюулгүй байдлын төсөл хэлбэрээр маш зөөлөн энгийн байдлаар эхэлсэн гэсэн үг. Би покер тоглодог хиймэл оюун ухааны системүүдийг ажиглаж байгаад тэдний чадвар аажмаар сайжирч байгааг ойлгосон. Хэрвээ энэ хөгжлийг хангалттай урагшлуулах юм бол тэд хүнээс ч илүү ухаалаг, илүү чадвартай түвшинд хүрнэ гэдэг нь тодорхой байсан. Тэгээд яг тэр зүйл нь ч болсон. Хиймэл оюун ухаан одоо дундаж покер тоглогчоос хамаагүй илүү покер тоглож байна шүү дээ. Гэхдээ энэ бол зөвхөн нэг жишээ. Үүнтэй адил бусад бүх салбар, бусад бүх домен, бүх төрлийн тооцоолол, кипер нөөцөд энэ байдал давтагдж байна. Би хиймэл оюун ухаан нь хүн бүрт ашигтай технологи байх ёстой гэж үздэг хүн. Тийм учраас л би үүнийг аюулгүй, хяналттай болгохын төлөө ажиллаж эхэлсэн юм аа. Асуулт. Таны карьерийн туршид бурхан минь гэж дуу алдахад хүргэсэн онцгой мөч байсан уу? Карьерийнхаа эхний 5 жилд би энэ асуудлыг бүрэн шийдэж чадна гэж маш итгэлтэйгээр ажиллаж байсан. Бид аюулгүй хиймэл оюун ухааныг бүтээж чадна. Энэ нь боломжтой зүйл гэж бодож байлаа. Гэвч би асуудлуудыг гүнзгийрүүлэн судлах тусам тэр тэгштгэлийн бүрэлдэхүүн хэсэг бүр нь бидний бүрэн хянаж шийдэж чадах зүйл биш юм байна гэдгийг тодорхой ойлгосон. Томруулж харах тусам энэ нь яг фрактал шиг болдог юм. Фрактал гэдэг нь өөр хэмжээ, масштабаар өөрийгөө дахин давтдаг нарийн төвөгтэй бүтцийг хэлдэг. Та ойртуулж харах юм бол дахиад л бүхэл бүтэн жижиг ертөнцүүд нээгддэг. Фракталууд нь цасан ширхэг гэх мэт байгаль дээр өргөнөөр тохиолддог бөгөөд ангаах ухаанаас эхлээд компьютер график хүртэл олон салбарт ашиглагддаг. Асуудалд улам гүн орж судлах тусам эхлээд 10 асуудал гарч ирнэ. Дараа нь нөгөө 10 асуудал чинь 100 шинэ асуудал болдог. Тэдгээр нь зүгээр нэг хэцүүч биш, харин бараг шийдэгдэх боломжгүй асуудлууд байдаг. Энэ салбарт бид үүнийг бүрэн шийдчихлээ. Одоо санаа зовх зүйл алга гэж итгэлтэйгээр хэлж болох жинхэнэ төгс шийдэл гэж огт байдаггүй. Байгаа зүйл нь зөвхөн төр зүрийн нөхөөс эсвэл жижиг засварууд л байдаг. Гэтэл хүмүүс эсвэл системүүд тэдгээр нөхөөсийг маш хурдан тойрч гарах, ашиггүй болгох аргыг олцдог. Бидний бүтээсэн аюулгүй байдлын механизмууд эцэстээ эвдэрч нурж ундаг юм аа. Энэ хооронд хиймэл оюун ухааны чадварын ахиц дэвшил нь огцом хурдцтай өсөж байхад аюулгүй байдлын ахиц дэвшил нь шугамн тогтмол түвшинд маш удаашралтай явж байгаа юм. Энэ хоёрын зөрүү нь өдөр ирэх тусам улам ялгаатай болсоор байна. Эцэст нь бид үргэлж 3 том асуудалтай тулгардаг. Системүүдийн чадвар хэр хурдтай нэмэгдэж байна вэ? AI-ыг бид хэрхэн хянаж чадах вэ? Мөн AI-ийн гаргах үйлдэл ба шийдвэрийг урьдчилан таамаглаж, ойлгож, тайлбарлах боломж хүмүүст хэр зэрэг байгаа вэ гэдэг юм. Асуулт. Энэ бол маш чухал санаа байна. Учир нь та бидэнд өнөөдрийг хүртэл олж илрүүлсэн асуудлаа төр зүрийн нөхөөсөөр л дарж ирсэн гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл бид эхлээд суур оюун ухааныг нь хөгжүүлээд дараа нь тэр оюун ухаан нь ямар нэгэн аюултай эсвэл урьдчилан таамаглахад бэрх зан авир гаргахаас сэргийлэхийн тулд дээрээс нь нэмэлт код ч юм уу хязгаарлалт бичиж өгдөг юм байна. Өнөөдөр хиймэл оюун ухаан хөгжүүл буй компаниудын хийж буй зүйл нь үндсэндээ ингэж болохгүй. Тийм үг бүү хэл, ийм үйлдэл бүү хий гэх мэт дүрм хоригуудыг л системдэр давхар програмчилж өгөхтэй адил гэж ойлгож болох нэ дээ. Яг тийм. Үүний ижил жишээг бид хүний нөөцийн бодлогоос харж болдог. Хүмүүс ерөнхий оюун ухаантай боловч компанийнхаа орчинд тодорхой дүрмд захирагдах ёстой байдаг шүү дээ. Тиймээс ажлын байран дээрх бэлгийн дарамт, аль эсвэл зохисгүй зан авирыг хориглосон бодлогууд байдаг. Гэхдээ хангалттай ухаалаг хүн үргэлж эдгээр дүрмийг тойрж гарах арга замыг олцдог. Ингэснээр асуудал бүрэн арилдаггүй. Зүгээр л өөр хяналт багтаа хэлбэр рүү шилждэг гэсэн үг. Энд бид хиймэл оюун ухааны төвшнүүдийг ялгаж ойлгох хэрэгтэй. Нэгт шатар тоглох гэх мэт зөвхөн нэг л салбарт сайн ажилладаг нарийн хиймэл оюун ухаан гэж байна. Хоёрт
олон салбарт ажиллах чадвартай, суралцаж өөрийгөө хөгжүүлдэг ерөнхий хиймэл оюун ухаан буюу AGI. Гуравт бүх салбарт ажиллах чадвартай, бүхнийг мэддэг, нэг үгээр хүнээс давсан супер оюун ухаан юм а. Одоогийн нөхцөлд ерөнхий хиймэл оюун ухааны хил зааг тодорхой бус болчихсон. Аль хэдийн маш чадвартай нарийн AI системүүд бүтээгдчихсэн байна. Жишээ нь AlphaFold бол хүний уургийн нугалалтыг тухайн салбарын мэргэжилтнүүдээс давж шийдэж чадсан. За энэ AlphaFold гэдэг нь хиймэл оюун ухааны систем дээр суурилсан бөгөөд хүний уургийн 3 хэмжээст бүтцийг амин хүчлүүдийн дарааллаас нь маш өндөр наривчлалтай таамагладаг тийм нэг төрлийн AI юм байна. За өнөөгийн системүүдийг 20 жилийн өмнөх эрдэмтэд үзүүлэх юм бол тэд үүнийг бүрэн хэмжээний ерөнхий хиймэл оюун ухаан гэж үзэх байсан. Олон салбарт хүнээс илүү ажил гүйцэтгэж чаддаг AI аль хэдийн бий болчихсон байгаа юм а. Жинхэнэ супер оюун ухаан хараахан бүтээгдээгүй байгаа ч гэлээ энэ ялгаа маш хурдцтай багасж байна. Үүнийг математикаас харж болно. Хэдэн жилийн өмнө энгийн тооцоон дээр алддаг байсан AI өнөөдөр нотлохоо гаргаж олимпиадын түвшний бодлогыг бодож чаддаг болсон. Ийм ахиц дэвшил шинжлэх ухаан инженерчлэлийн салбарт ч мөн адилхан өрнөж байна. Асуулт: тэгвэл 2027 оны тухай таны таамаглал юу вэ? Зах зээл болон тэргүүлэх лабораториудын олонхын таамаглалаар бид 2027 он гэхэд ерөнхий хиймэл оюун ухаан буюу AGI-тай болсон байх магадлал өндөр байгаа юм байна. Хэрэв тийм бол AGI гарч ирснээр дэлхийн ертөнц өнөөдрөөс юугаараа хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэрэв хүний хийдэг бүх ажлыг хиймэл оюун ухаан роботууд хийдэг болчихвол нийгэмд асар их хэмжээний ашиглагдахгүй хөдөлмөрийн нөөц бий болно. Бие махбодын ч оюун ухааны ч. Энэ сул хөдөлмөрийн эдийн засгийн үнц нь их $80 хэмжигдэнэ. Ихэнх ажлын хувьд хүн хөслөх нь утгагүй болж эхэлнэ. Хэрвээ хүний хийдэг ажлыг $20, бүр цаашлаад үнэгүй хийж чаддаг AI завгар бий болчих юм бол хүнийг ажилуулж түүнд цалин өгч яах юм бэ? Ойрын хугацаанд компьютер дээр хийгддэг бараг бүх ажил бүрэн автоматчна. Үүний дараа хүн дүрс роботууд гарч ирж ойролцоогоор 5 жилийн дотор бие махбодын хөдөлмөрийн ихэнхийг орлох боломж бүрдэнэ. Үүний үр дүнд хүн төрлөختөнд өмнө нь хизээж тохиолдож байгаагүй хэмжээний ажилгүйдэлтэй нүүр тулна гэсэн үг. Энэ нь 10% ажилгүйдэл биш, 99% ажилгүйдлийн тухай би ярьж байгаа юм а. Үлдэх цөөхөн ажлын байрууд дээр ямар нэгэн шалтгаанаар заавал хүн өөрөө хийх ёстой төрлийн ажлууд магадгүй үлдэх байх. Харин бусад бүх ажлыг техникийн хувьд автоматжуулах боломжтой. Гэхдээ боломжтой гэдэг нь яг одоо хэрэгжихийг хэлэхгүй. Технологи үүсч бий болсон ч өргөн хэрэглээнд нэвтрээгүй тохиолдол олон байдаг. Жишээ нь видео дуудлагын технологи нь 1970-аад онд байсан ч гэсэн iPhone гарч ирэх хүртэл бодит амьдралд өргөн хэрэглэгддэггүй байсан шүү дээ. Ийм учраас ойрын хугацаанд бид одоогийн ажлын байр эдийн засгийн бүтцтэй ертөнцид амьдарсаар байх боловч хурдтай ирэх нэгэн бодит өөрчлөлт нь олон хүнийг олон нөхцөлд орлуулах чадвар богино хугацаанд бий болох явдал юм а. Асуулт: тэгэхээр үүнийг гүнзгийрүүлэн судалж стресс тест хийж үзцгээе. Яг ийм үед жишээ нь над шиг подкаст хийдэг хүн ер нь хэрэгтэй юм уу? За та юу хийж чадахыг харцгаая. Та бэлтгэлээ хийдэг, орж ирсэн зочноос асуулт асуудаг, ярилцлагын дунд та нэмэлт асуултуудыг асууж чаддаг. Бас камерын өмнө сайхан харагддаг. Одоо бодоод үзье. Өнөөгийн AI-ийн хэлний загвар нь миний бичсэн бүх зүйлсийг маш амархан уншиж, маш сайн ойлгодог болсон. Та миний бүх номыг уншаагүй байлаа гэхэд AI загвар миний бүх номыг хормын дотор уншиж судалж чадна. Мөн өмнө нь миний хийсэн бүх подкастын яриаг судалж, надаас асуулт асуух хэв маягийг тодорхойлж, ямар төрлийн асуултыг надаас асуух юм бол илүү үр дүнтэй болохыг яг таг тооцоолон олж чадна. Үүнээс гадна AI сэдвийн хоорондын уялдааг олж үзэгчдэд илүү сонирхолтой болгох аргыг ч олж чадна. Асуулт: тэгэхээр бодит байдал дээр та намайг энд сууж байхад л хэдхэн секундын дотор бүрэн хэмжээний видео хийх боломжтой гэж яриад байна уу? Тийм ээ, бид таны хүссэн ямар ч сэдвээр хэн нэгэнтэй ярилцлага хийж буй видеог маш үр дүнтэйгээр AI-аар бүтээж чадна. Зөвхөн бидэнд нэг л зүйл шаардлагатай. Тэр юу гэхээр танаас гадаад төрхийн зөвшөөрөл авах хэрэгтэй юм а.
Асуулт: хэрвээ AGI буюу ерөнхий хиймэл оюун ухааныг 2027 гэхэд бүтээчих юм бол ямар ажлын байрууд энэ дэлхий дээр үлдэх вэ? Хүмүүс бүгд ажиллаа. Хиймэл оюун ухаан болон роботуудад алдах уу? AGI буюу ерөнхий хиймэл оюун ухааны ертөнцид хүний хийж чадах ажил ер нь үлдэх юм болов? Энэ бол миний AGI-тай ертөнцид ажилдаг хүмүүст байнга тавьдаг асуулт юм а. Бүх салбарт хүнээс илүү сайн ажилдаг супер оюун ухаантай ертөнцид хүн ер нь ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэж. Өөрөөр хэлбэл та өөрийн чадварыг маш сайн мэднэ. За жишээ нь та заримны амтыг сайн мэддэг байлаа гэж бодъё. Үүнийхээ төлөө та мөнгө олж чадах уу? Том зах зээл гэж байхгүй. Зарим ажил зөвхөн хүнтэй байхыг л шаарддаг. Зарим хүмүүс уламжлалт арга барил дуртай. Жишээ нь Warren Buffett өөрийн нэгтлэн бодогчоо AI-аар хизээж солихгүй хүн. Гэхдээ энэ бол зах зээлийн зөвхөн маш жижиг хэсэг юм. Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн handmade бүтээгдэхүүн Хятадд үйлдвэрлэсэн масс бүтээгдэхүүнээс мэдээж үнэтэй байдаг. Цөөн хүмүүс handmade бүтээгдэхүүнийг илүүд үзэж түүнийг худалдаж авдаг. Гэвч handmade бүтээгдэхүүн бол нийт зах зээлийн маш өчүүхэн хэсэг юм а. Бодит утгаараа компьютер дээр хийж болох бүх зүйлийг AGI ашиглан автоматжуулж болно гэсэн үг. Асуулт: тийм ээ, ийм сэдвээр ярилцахад хүмүүсээс ихэвчлэн эсэргүүцлийн яриа сонсогддог. Учир нь хүмүүс өөрсдийн ажил мэргэжил, дипломо, бүр $100,000 төлж сурсан мэргэжлээ роботуудад хиймэл оюун ухаанд алдна гэдгийг сонсоод асар их сэтгэл зүйн тавгүй байдалд орох нь тодорхой шүү дээ. Хүмүүсийн байгалаас аяасан хариу үйлдэл нь танин мэдхүйн зөрчил байдаг. Жишээлбэл хүмүүс үгүй чи буруу ярьж байна. AI хизээч хүнээс давсан бүтээлж байж чадахгүй. Эн чинь тийм биш. Хизээч миний ажлыг AI сонирхохгүй. Би ажлаа роботуудад алдахгүй. Иймэрхүү маргаануудыг ер нь та хүмүүсээс байнга сонсдгоо. Үнэхээр инээдтэй л дээ. Янз бүрийн мэргэжилтэй хүмүүсээс би асуудаг. Жишээ нь таксины жолоочоос та өөрөө жолооддог машинуудад ажлаа алдахаас айж байна уу гэж асуухад тэд үгүй хинч над шиг машин барьж чадахгүй шүү дээ. Би Нью-Йоркийн гудамжийг гарын таван хурушгээл мэднэ. Ямар ч хиймэл оюун ухаан над шиг зам мэдэхгүй гэж хэлдэг. Ийм хариулт өөр мэргэжлийн хүмүүстэр ч яг адилхан давтагддаг. Жишээ нь профессорууд бол надад ингэж хэлдэг. Хинч над шиг лекц уншиж чадахгүй. Энэ бол маш онцгой зүйл. Миний онцлог хэм маягийг хинч давтаж чадахгүй гэж хэлдэг. Гэтэл энэ бүх хариултууд үнэхээр инээдтэй юм. Аль хэдийн авто замын хөдөлгөөнд өөрөө жолооддог машинууд жолооч нарыг орлоод эхэлчихсэн байна. Энэ боломжтой эсэх нь огт асуудал биш болсон гэсэн үг. Жинхэнэ асуудал бол хизээ чи ажилгүй болох вэ? Хизээ чи ажлаа алдах вэ гэдэг юм. Асуулт: би хэдхэн хоногийн өмнө Лос Анжелес хотод очсон. Гэтэл таксинд жолоочгүй өөрөө явдаг юм байна. Би таксиндаа суугаад очих газраа дэлгэцэн дээр нь оруулахад л жолооны хүрд торомсны дөрөнд огт хүрэлгүйгээр хүрэх газраа очсон. Тиймээс жолооч нар хизээ ажлаа алдах нь цаг хугацааны л асуудал гэдэг нь ойлгомжтой болцсон байна. Магадгүй энэ яриаг сонсож байгаа жолоочийн ажил хийдэг хүмүүст таныг мэдээлэл өгөхийг хүсэж байна. Тэд мэргэжил дээшлүүлэн суралцах ч юм уу өөрсдийн чадвараа сайжруулах шаардлагатай юу? Тэгэхээр энд үндсэн ойлголтын том өөрчлөлт явагдаж байна. Өмнө нь бид энэ ажил автоматчин тэгээ чи мэргэжил дээшлүүлж сур гэж ярьдаг байсан. Харин одоо бүх зүйл автоматчин гэсэн үг. Тэгэхээр энд Б төлөвлөгөө гэж байхгүй. Дахиад суралцаж өөр ажил шилжих боломж гэдэг зүйл алга болсон гэсэн үг. Компьютерийн шинжилгээ ухааныг харал да. 2 жилийн өмнө л ихэд бид хүмүүст код бичиж сур. Чи уран бүтээлч болох юм бол мөнгө олж чадахгүй. Харин код бичиж сурах юм бол маш сайн цалин авна гэж ярьдаг байлаа. Дараа нь бид ойлгосон. AI чинь код бичиж чаддаг юм байна шүү дээ. Бүр улам сайжраад байна гэж. Тэгээд бүр цаашлаад prompt engineer бол AI-д зориулж prompt зохиодог хүн ирээдүйдээ ажилтан болно. Маш өндөр цалин авна гэж ярьдаг байсан. 4 жил сурч диплом ав гэж хэлнэ. Гэтэл дараа нь дахиад л бид үүнийг ойлгосон. Юу вэ гэхээр AI өөрөө AI-д зориулсан prompt-ыг хүнээс хавгүй сайн зохиодог юм байна гэж. Тэгэхээр энэ мэрэгжил жигсэн алга болох нь тодорхой болчихсон. Тийм учраас ажлаа хиймэл оюун ухаанд алдахгүй тулд мэрэгжил дээшлүүлж сурна гэсэн хуучин логик энд ажиллахгүй. Үүний оронд илүү том асуулт гарч ирж байгаа юм а. Хүн төрөлхтөн бүгдээрээ ажлаа алдвал яах вэ? Санхүүгийн хувьд бид яах вэ? Бид яаж амьдрах вэ? Хүний амьдралын утга учир юу болох вэ? Хэрвээ надад 7 хоногт 60-аас 80 цаг илүү гарах юм бол би тэр чөлөөт цагийг юунд зориулах вэ гэдэг асуултууд гарч ирж байгаа юм а. Асуулт:
Та энэ асуудлын талаар бодож үзсэн л үздэй. Яаж шийдэх вэ бид гэсэн байна. Тэгэхээр эдийн засгийн асуудал эерэг талдаа шийдэгдэнэ. Хэрвээ асар их хөдөлмөр бий болговол асар их чөлөөт баялаг, элбэг дэлбэг байдал хүний нийгэмд үүснэ гэсэн. Одоогоор өндөр өртөгтэй олон зүйлс ойрын ирээдүйд үн цэнгүй болтлоо навс хямдарна. Ингэснээр хүн бүрийн суур хэрэгцээг хангах боломжтой болж ирж байгаа юм. Зарим хүмүүс бүр суур хэрэгцээнээсээ давсан зөвшөнд хүртэл хангаж чадна гэж тооцоолж байна. Хүн бүрт маш сайн амьдралыг бий болгож чадхаар болчихсон. Гэвч асуудал юунда байна вэ гэхээр ажиллах хэрэггүй болсон хүн төрлөختөн тэр их чөлөөт цагаа юу хийхэд зориулах вэ? Олон хүний хувьд ажил нь амьдралынхан утга учир байдаг шүү дээ. Тэгэхээр тэд төөрөлдсөн байдалд орох болно. Үүнийг бид тэтгэврт гарсан эсвэл эрт тэтгэвртэй гарсан хүмүүсээс харж болно. Харин ажлаа үзэн яддаг хүмүүсийн хувьд бол энэ маш том давуу тал болно. Ажиллахгүй байгаадаа тэд баяртай байх болно. Гэхдээ нийгмээр дүүрэн өдөржингөө юу хийхээ мэдэхгүй хүмүүс яах вэ? Нийгэмд юу тохиолдох вэ? Энэ нь гэмт хэргийн төвшин, жирэмслэлтийн төвшин болон бусад асуудал хэрхэн нөлөөлөх бол улс орны засгийн газрууд ажилгүйдлийн 99%-ийг шийдвэрлэхэд бэлтгэгдсэн хөтөлбөр байдаггүй, огт байхгүй гэдгийг хинч бодож үзээгүй шүү дээ. Тэгэхээр аль ч улсын засгийн газар 99% ажилгүйдлийн асуудлыг шийдэхэд бэлэн биш байгаа юм аа. Асуулт. Тэгэхээр танихаар ирээдүй ямархуу харагдаж байна вэ? Дахиад хэлэхэд ойрын ирээдүйг урьдчилан таамаглах аргагүй гэж би бодож байна. Биднээс илүү ухаалаг систем юу хийхийг бид урьдчилан таамаглаж чадахгүй. Бид үүнд хүрэх цэгийг ихэвчлэн сингуляр гэж нэрлэдэг. Сингуляр цэг гэдэг нь хиймэл оюун ухаан, хүний оюун ухаанаас давж гарах таамаглалын тэр мөч юм. Энэ үед машинууд хүмүүсийг ойлгож чадхаас ч илүү хурдан өөрсдийгөө сайжруулж, нийгэмд хурдтай, урьдчилан таамаглах аргагүй өөрчлөлтүүдийг бий болгож болзошгүй гэсэн үг юм. Би ирээдүйд юу болохыг таамаглаж чадна. Яг бодит байдал дээр юу болохыг мэдээж хэлж чадахгүй. Учир нь надаас илүү ухаантай AI энэ ертөнцид нөлөөлөд эхлэх юм бол юу болохыг урьдчилан таамаглах нь хүний танин мэдхийн чадвараас давсан асуудал болдог гэсэн үг. Тиймээс шинжлэх ухааны сэдвтэ уран зохиолыг уншаад үзье л да. Тэнд үнэндээ жинхэнэ супер оюун ухаан ямар нэгэн бодит зүйл хийдэггүй. Учир нь тэр төвшөнд итгэл үнэмшилтэйгээр юу болохыг бичих боломж байхгүй. Зохиолчид зохиолоо бичихдээ хоёр аргаар үүнийг тойрч гардаг. За эхнийх нь Фрэнк Хербертийн Dune зохиолд AI-ыг бүр хоригдчихдаг. Ингэснээрээ түүний тухай бичих шаардлагагүй болж байгаа юм. Хоёрт нь Star Wars энд бол ухаалаг биш тэнэгдүү роботууд л байдаг. Гэхдээ жинхэнэ супер оюун ухаан огт гардаггүй шүү дээ. Учир нь тэр төвшний оюун ухааныг урьдчилан таамаглах боломжгүй гэсэн үг юм. Тийм болохоор л хизээж жинхэнэ супер интеллект гарч ирдэггүй. Асуулт. Учир нь хит ухаантай гэдэг тодорхойлолтоор бол супер интеллект өөрөө шийдвэр гаргах болно шүү дээ. Хэрвээ нэг зүйлийг чи урьдчилан таамаглаж чаддаг бол чи өөрөө түүнтэй ижил төвшний оюун ухаанд ажиллаж байна гэсэн үг. Энэ нь чамаас илүү ухаантай гэсэн анхны суур таамаглалыг эвдэнэ. За жишээ нь би супер оюун ухаантай шатар тоглож байгаад түүний бүх нүүдлүүдийг урьдчилан харж чадах юм бол би өөрөө яг тэр төвшөнд тоглож байна гэсэн үг юм аа. Өөрөөр хэлбэл супер интеллект гэдэг нь урьдчилан таамаглах боломжгүй оюун ухаан юм. Тиймээс бид яг юу болох вэ гэдгийг итгэлтэйгээр хэлж чадахгүй. Асуулт. Миний ойлгосноор хэрвээ би супер оюун ухаантай шатар тоглоод түүний нүүдэл бүрийг нь яг так урьдчилан мэдэж байх юм бол би өөрөө яг тэр төвшөнд тоглож байгаа гэсэн үг юм байна. Энэ нь бараг л миний Франц бульдог нохой намайг юу бодож байгааг минь дараа нь миний юу хийхийг нарийн таамаглах гэж оролдож байгаатай адилхан юм байна, тийм үү? Тийм ээ, энэ бол маш сайхан жишээ байна. За нохой ч чамайг ажилдаа явна, буцаад ирнэ гэдгийг таамаглаж чадна. Гэхдээ нохой ч чамайг яагаад подкаст хийж байгааг огт ойлгож чадахгүй шүү дээ. Учир нь чиний подкаст хийдэг шалтгаан нь нохойны дэлхийн тухай ойлголтын загвараас бүрэн гадуур байгаа юм. Асуулт. Тийм ээ, нохой минь намайг ажилдаа явдаг гэдгийг ч мэдэхгүй. Тэр намайг гэрээсээ гарахыг хараад хаашаа явж байгааг ч мэдэхгүй. Хүн болон супер оюун ухааны хоорондын ялгааг арилгах боломжтой юу? Зарим хүмүүс хүний оюун ухааныг сайжруулж болно гэж үздэг. Жишээлбэл Neuralink шиг төхөөрөмжөөр хардвертай холбох, эсвэл генийн дахин инженерчлэл хийж илүү ухаантай хүмүүсийг бий болгох замаар.
Ингэснээр бид оюуны чадамжаа тодорхой хэмжээнд нэмэгдүүлж л магадгүй. Гэхдээ би хүнийг цэвэр биологийн хэлбэрээр жинхэнэ утгаар нь AI-тай өрсөлдөхүйц хэвээр үлдэнэ гэж бодохгүй байна. Учир нь супер оюун ухаан нь угаасаа илүү хурдан, илүү тэсвэртэй, мөн олон талаараа эрчим хүчний хувьд илүү үр ашигтай. Тиймээс хүнийг цэвэр биологийн хэлбэрээр нь авч үзэх юм бол супер оюун ухаантай бодитоор өрсөлдөнө гэдэг нь надад бол ямар ч боломжгүй санагдаж байна. Асуулт: компьютер юунаас бүтдэг вэ? Тархи юунаас бүтдэг вэ гэдгийн ялгаа гэсэн үг үү? Миний хувьд хүний биологийг сайжруулад хиймэл оюун ухаантай хүл нийлүүлэн алхаж чадахгүй гэж бодож байна. Зарим хүмүүс үүнийг боломжтой гэж үздэг бөгөөд энэ нь зөвхөн таамаг төдий санаа юм. Оюун ухаанаа компьютерт хуулбарлаж тэнд байршуулж болно. Өөрөөр хэлбэл тархиа сканердаад наривчлан хуулбарлан компьютер дээр симуляц ажиллуулад дараа нь илүү хурдан болгож чадвараа нэмэгдүүлэх гэнэ. Гэхдээ миний хувьд ийм зүйл хийх нь хүний оршин байх чанарыг алдагдуулдаг мэт санагддаг. Энэ тохиолдолд бид биологч суурилсан хиймэл оюун ухаан болон өөр төрлийн сургалтанд суурилсан хиймэл оюун ухаан хоёр л үүснэ гэсэн үг. Хувьслын алгоритмууд байж болох бөгөөд ерөнхий хиймэл оюун ухаанд хүрэх олон зам байж болно. Гэвч эцсийн дүндээ эдгээрийн аль нь ч жинхэнэ хүн биш шүү дээ. Асуулт: 2030 он гэхэд дэлхий ямар байх бол гэж та таамаглаж байна вэ? Тэгэхээр ирээдүйд бид хүн шиг хөдөлдөг, ур чадвартай, мэрэгжлийн бүх салбарт өрсөлдөх чадвартай хүн дүрс роботуудтай болох магадлалтай. Жишээ нь хүнд ажил тооцогддог сантехникчийн ажлыг хүртэл роботууд орлон хийж чадах болно. Асуулт: тэгэхээр 5, 10, 20 жилийн дараа хүн дүрс роботууд олон байх юм байна. Ихэнх тэргүүлэгч компаниуд үүнд Теслач орно хүн дүрс роботуудыг хурдтай хөгжүүлж байна. Эдгээр хүн дүрс роботууд физик орчинд хөдөлдөг, бүр өндөг шарж хоол хийх зэрэг хүний хийж чаддаг бүхий л зүйлсийг хийх боломжтой. Дээрээс нь хиймэл оюун ухаантай тэд холбогдсон учраас ярьж чаддаг. Хэрвээ хүн шиг хөдлөх чадвартай хүн дүрс роботууд хиймэл оюун ухаантай нэгдчих юм бол хүн төрлөختөнд ер нь энэ дэлхий дээр оршин тогтнох орон зай үлдэнэ гэж та бодож байна уу? Өнөөдөр хэрвээ чи интернетээр дамжуулан ажиллах оюун ухаантай байх юм бол хүмүүсийг өөрийн хүссэн ажлыг хийлгэхээр хөсөлж чадна. Тэдэнд биткойноор цалин өгч болно. Ингэснээр чи өөрөө бие мах бодитгүйч гэсэн бодит ертөнцид нөлөө үзүүлэх боломжтой болно гэсэн үг. Гэхдээ тэднийг шууд гардан удирдах байгаа хэрэг биш юм. Тиймээс бие махбодыг шууд удирдах чадвар нэмэгдэнэ гэдэг нь ноцтой өөрчлөгч хүчин зүйл биш. Гол зүйл нь оюун ухаан өөрөө юм. Хамгийн чухал бүрэлдэхүүн нь оновчтой шийдвэр гаргах өндөр чадвар, асуудал шийдэх чадвар, мөн хүмүүсийн олж харж чаддаггүй хэв маяг зүй тогтолыг илрүүлэх чадвар юм. Асуулт: 2045 онд дэлхий ямархуу байх бол? Энэ ойлголт одоо ч яригцаар байна. Рэй Курцвейл Singularity тохиох оныг таамагладаг. Рэй Курцвейл гэдэг хүн бол Америкийн зохион бүтээгч, зохиолч, инженер, ирээдүйн судлаач хүн байдаг байна. За энэ нь хөгжил дэвшил асар хурдтай болж хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан, инженерийн ажлыг өөрөө хийснээр сайжруулалт маш хурдан явагдаж бид дагаж гүйцэхэ болох тэр үе юм. Ийм цэгийг л singularity гэж тодорхойлдог. Түүнээс цаашхыг бид харж чадахгүй, ойлгож чадахгүй, урьдчилан таамаглаж чадахгүй болдог тэр цэг юм. Дэлхий дээр яг одоо болж буй зүйл бол технологи асар хурдтай хөгжиж байна. Жишээ нь өнөөдөр би iPhone хэрэглэдэг бол эх жил шин загвар гарна гэж хүлээдэг. Одоо харин iPhone-ыг судалж хөгжүүлэх үйл явц нь бүхэлдээ автоматжсан гэж төсөөлье. Шин загварууд 6 сар тутамд биш, 3 сард, 1 сард, 7 хоног, өдөр, цаг, минут, секунд тутамд хийгддэг болчихвол та яах вэ? Нэг өдрийн дотор л iPhone 30 гэсэн шин загвар гарчих юм бол чи дагаж гүйцэх боломжгүй болох болно. Ямар чадвартай болсныг нь ч ойлгохгүй, яаж зөв хэрэглэхээ ч мэдэхгүй. Тэр зүйл чамаас бүр мөсөн зүгтаачхна. Өнөөдөр судлаачид хүртэл салбарын AI-ийн шинэ хөгжлийг гүйцэж чадахгүй байна шүү дээ. Би чамтай энэ ярилцлагыг хийж сууж байх хооронд л шинэ AI загвар гарчихсан байх боломжтой. Тэгэхээр яг одоо аль нь хамгийн дэвшилтэт вэ гэдгийг ч би мэдхээ болсон байж магадгүй юм. Өдөр ирэх тусам би өөрийгөө дэлхийн нийтийн мэдлэгтэй харьцуулахад би улам тэнэг болж байгаа мэт санагддаг. Мэдээж би уншиж суралцаар байгаа учраас абсолют утгаараа магадгүй илүү их зүйл мэддэг болж байгаа.
Гэхдээ дэлхийд даяарх нийт мэдлэгийн хэмжээтэй харьцуулбал бид бүгд улмал өчүүхэн хэсгийг л ойлгож байна шүү дээ. Хэрвээ энэ хандлагыг туйлын цэгт аваачих юм бол чи эргэн тойрныхон ертөнцийн талаар ямар ч мэдлэггүй, ямар ч ойлголтгүй, бараг тэг ойлголттой хүн болж хувирна гэсэн үг юм. Асуулт энэ байр суурийн эсрэг хамгийн түгээмэл гаргадаг аргумент бол өмнөх технологийн хувьсгалуудын жишээ юм. Тухайлбал аж үйлдвэрийн хувьсгалын үед машинууд олон ажлыг орлож байсан ч хүмүүс эцэст нь ажиллах шинэ хэлбэрүүдийг олж тухайн үедээ хинч төсөөлшгүй шинэ мэргэжлүүдийг бий болгосон. Тэгвэл жинхэнэ супер оюун ухаан аль хэдийн оршин байгаа ертөнцид та энэ аргументэд яаж хариулах вэ? За энэ бол парадигмын өөрчлөлт. Бид өмнө нь үргэлж багаж хэрэгсэл зохион бүтээж ирсэн. Ажлыг илүү үр ашигтай хийхэд зориулсан шинэ хэрэгслүүд гэсэн үг. Жишээ нь өмнө нь 10 хүн хийдэг байсан ажлыг шинэ технологиор 2 хүн хийдэг болсон. Харин үлдсэн 8 хүн өөр хийх ажил шаардлагатай болдог. Тэгээд тэнд шинэ ажлын байр бий болдог. Жишээ нь чи тэр ажилчдыг удирдна, эсвэл өөр илүү сонирхолтой зүйлийг хийх боломжтой болдог. Гэвтэл одоо тэд мета төвшний шинэ бүтээл хийж байна шүү дээ. Супер оюун ухааныг өөрийг нь бүтээж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ажилчин агентийг зохион бүтээж байгаа хэрэг. Тэгээд тэр агентийг ямар ч шинэ ажилд ашиглаж болно гэсэн үг. Автоматжуулах боломжгүй ажил гэж байхгүй. Ийм зүйл өмнө нь хүн төрлөختөнд хизээж тохиолдож байгаагүй юм аа. Өмнөх бүх шинэ бүтээлүүд ердөө л ямар нэгэн зүйлийг хийхэд зориулагдсан багаж хэрэгсэл байсан байдаг. Анх хүн галыг нээснээр амьдралдаа асар том өөрчлөлтийг авчирсан. Гэхдээ тэндээ л дууссан. Дугуйг зохион бүтээсний дараа энэ нь хүний амьдралд асар их нөлөө үзүүлсэн. Гэхдээ дугуй өөрөө зохион бүтээгч гэсэн үг биш шүү дээ. Харин энэ удаад бид хүний оюун ухааны орлуулагчийг бүтээж байна. Шинэ зохион бүтээгч, өөрөө шинэ бүтээл хийх чадвартай супер оюун ухааны гэсэн үг юм аа. Энэ бол хүний хийх ёстой хамгийн сүүлийн шинэ бүтээл байх болно. Супер оюун ухааныг бүтээснээс хойш бүх зүйл шинжлэх ухааны судалгаа, ёс зүйн судалгаа, ёс суртахууны асуудлууд хүртэл бүрэн автоматчна гэсэн үг. Хүний оролцоо огт байхгүй болно. Асуулт: хэдийгээр та амьдралынхаа сүүлийн 15-аас 20 жилийн хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудал дээр ажилласан ч өнөөдөр хиймэл оюун ухаан яг л гинт бидний дунд бий болчихсон мэт мэдрэмж надад төрж байна. Ялангуяа 5 жилийн өмнө хинч ийм хурдтай, ийм хэлбэрээр ахина гэж төсөөлөөгүй байсан. Супер оюун ухааныг бүтээхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт, шилдэг авьяас чадвартай хүмүүс, нөөц бололцоо одоо нэг дор төвлөрчихсөн байна. Үр дүнд нь супер оюун ухаан зайлшгүй бий болох нь тодорхой болсон байна шүү дээ. Хүн төрлөختөн маш муу төгсгөлүүд мөн өөрчлөх боломжгүй бодит байдлыг бодхоос зайлсхийх төрөлхийн хандлагатай байдаг. Эцсийн эцэст хүн бүр үхэн. Чийж, чиний хүүхдүүд ч эцэг эгчин ч хинч энэ хувь тавилангаас зугатаач чаддаггүй. Гэсэн ч бид тайван унтсаар өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлсээр л байдаг. 95 настай хүмүүс хүртэл тоглоом тоглож, гольф тоглож явдгийг одоо нэг жишээ шүү дээ. Учир нь хүнд хамгийн муу үр дагаврыг ялангуяа өөрчлөх боломжгүй зүйлийг бодлого орхих сэтгэл зүйн чадвар гэж байдаг. Энэ нь дотоод хамгаалалтын механизм юм. Өнөөдөр энэ хамгаалтын механизм хүн төрлөختөнд яг одоо ажиллаж байна гэж ойлгож болно. Хэрэв бид үхэлд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй бол бид амьдралаа үргэлжлүүлж боломжийн хэрээр сайхан амьдрахыг л сонгоно шүү дээ. Үнэн хэрэгтээ амьдрал хязгаартай гэдгийг ухамсарлах нь амьдралын утга учирыг тодорхойлж илүү сайхан амьдрах шалтгаан болдог. Учир нь чи нэг ч мөчийг дэмий үрхийг хүсэхгүй. Асуулт: тийм ээ, үүнийг хүний хувьслын явцад үүссэн амьд үлдэх механизм гэж хэлж болно. Миний өвөг дээдсийн дундаас бүх цагаа айдас санаа зовнил зарцуулсан хүмүүс нь үр удмаа үлдээж амжилгүй, ан хийж амьдралаа залгуулах зэрэг амьдралын хэрэгцээг анхаарч чадаагүйгээс амьд үлдэж чадаагүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл таагүй зүйл болон аюулыг бага анзаарч их их цагаа амьд үлдэхийн тулд зориулсан нь хүн төрлөختнийг өнөөдрийн энэ түвшинд хүргэсэн. Та өөрийн бичсэн нэг өгүүлэлдээ хүмүүс яагаад хиймэл оюун ухааны аюулгүй байдлыг үл тоомсорладаг вэ гэдгийг тайлбарласан байсан. Хүмүүсийн хамгийн түгээмэл гаргадаг аргументуудын нэг нь яг одоо үүнээс илүү чухал асуудлууд бидний амьдралд байна гэдэг байр суурь юм. Тэр илүү чухал асуудлууд нь дэлхийн дан, геополитикийн тогтворгүй байдал, зөрчил мөргөлдөөн, эсвэл бусад ноцтой асуудлууд байж болно. Өөрөөр хэлбэл засгийн газрууд анхаарлаа илүү яаралтай, илүү бодит аюул заналхилд хандуулах ёстой. Харин хиймэл оюун ухааны аюулгүй байдал бол 2 дугаар шатны асуудал гэж үздэг. Тэгвэл энэ аргументээс та ямар хариулт өгөх вэ?
Супер оюун ухаан гэдэг нь мета төвшний шийдэл юм. Хэрвээ бид супер оюун ухааныг зөв ашиглаж чадах юм бол энэ нь дэлхийн дулааллын өөрчлөлтөнд үхлийн бусад аюулд хүртэл бидэнд тусалж чадна гэсэн үг. Мөн хүний амьдралд занал хийлж буй бусад эрсдлүүдийг ч хиймэл оюун ухаан шийдэж чадна. Харин бид зөв ажилуулж чадахгүй бол супер оюун ухаан биднийг удирдах болно. Жишээ нь дэлхийн дулааллын өөрчлөлт биднийг 100 жилийн дараа хордуулж устгах нь гэвэл супер оюун ухаан 5 жилийн дотор дэлхийг сүрүүлчих юм бол бид дэлхийн дулааллын өөрчлөлтөнд санаа зовох хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр айлч тохиолдолд супер оюун ухаан энэ асуудлыг бидний төлөө шийднэ, эсвэл энэ асуудал чухал биш болно. Асуулт: тэгэхээр таны үзэж байгаагаар энэ бол хамгийн чухал анхаарч ажиллах ёстой асуудал мөн үү? Ямар ч эргэлзээгүйгээр тийм. Супер оюун ухааныг зөв хэрэглэхээс илүү чухал зүйл гэж үгүй. Асуулт: таны өгүүлэлд дурдсан өөр нэгэн аргумент нь бүх зүйл бидний хяналтанд байна. Аюул нь хиймэл оюун ухаан биш, харин хиймэл оюун ухааныг ашиглаж буй хүмүүст байгаа гэсэн санаа. Энэ аргументыг үндэслэн хиймэл оюун ухаан нь ердөө багаж хэрэгсэл юм. Харин бодит үйлдэл хийж эрсдэл үүсгэж буй нь хүмүүс өөрөө гэж үздэг. Тиймээс бид ямар ч үед хяналтаа хадгалж зүгээр л системийг унтраачгаж болно гэж боддог. Үүнээс үүдэн AI-ыг зүгээр л унтраачж болохгүй юм уу? Тийм ээ, надаас ийм асуултыг асуудаг олон хүмүүс байдаг. Вирусыг унтрааж болтгоо. Компьютерийн вирус байна. Таалагдахгүй бол унтраачих. Тэгвэл биткойныг яах вэ? Биткойны сүлжээг унтраагаад үзэлдэ. Энэ бол утгагүй яриа. Учир нь эдгээр нь тархмал системүүд юм. Тэднийг зүгээр л унтраана гэдэг нь боломжгүй зүйл. Дээрээс нь тэд чамаас илүү ухаантай. Тэд олон нөөц хуулбар хийсэн. Чиний юу хийхийг урьдчилан тооцоолсон. Чи тэдийг унтраахаас өмнө тэд чамааг унтраана. Бид хяналтандаа байлгана гэсэн ойлголтыг зөвхөн маш доод түвшний хиймэл оюун ухаанд үндсэндээ өнөөдрийн түвшинд л хамаарах юм. Өнөөдөр бол хиймэл оюун ухааны хэрэгсэлтэй хүмүүс аюултай байж чадна. Хакерууд, муу санаатай этгээдүүд байж чадна. Тийм ээ, энэ бол үнэн. Гэхдээ жинхэнэ супер хиймэл оюун ухаан гарч ирэх тэр мөчөөс эхлээд хүн тэр тэгштгэлийн чухал хэсэг байхаа болно гэсэн үг юм. Миний санааг зовоож байгаа зүйл бол хүний муу санаа биш, харин илүү дээд түвшний оюун ухаан өөрөө гэсэн үг. Эцсийн дүндээ хэн нэг нь AI-ийн систем рүү хортой сүйтгэгч програм оруулж магадгүй тэр цагт хяналт хүний гарт байхаа аль хэдийн болсон байх болно. Асуулт: таны өгүүлэлд AI-ийн хөгжил нь зайлшгүй. Тиймээс эсэргүүцэх, хянах гэж оролдох нь утгагүй. Бүх улс орон, Хятад, Орос, Иран, Европ, Америкийн нэгдсэн улс аль хэдийн өрсөлдөөнд орсон. Ийм нөхцөл бид зүгээр л бүх зүйлийг аяндаа зөвөр шийдэгдэнэ гэж найдахаас өөр аргагүй гэжээ. Энэ талаар та дэлгэрүүлж тайлбарлахгүй юу? Залбирах нь буруу байх албагүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг урамшуулал, сонирхол тодорхойлдог. Хүнийг өнөөдөр юу хөдөлгөж байна вэ гэж харах юм бол мөнгө гэж хариулна. Энэ салбарт асар их мөнгө эргэлддэг учраас хүн бүр тийшээ зүтгэж технологи хөгжүүлэхийг хүсэж байна. Гэхдээ энэ аргументыг ойлгосон хүн нэг л зүйлийг ойлгоно. Тэр бол чи үхэн. Тэр үед чамд асар их мөнгө байгаад ч хэрэггүй болно шүү дээ. Ингэснээр яах вэ гэхээр тэд үхэхгүй байхыг хүсэж эхлэх болно. Тиймээс тэд ерөнхий супер оюун ухаан бүтээхээс илүүтэй тодорхой нэг асуудлыг шийдэхэд чиглэсэн хиймэл оюун ухаанд төвлөрөх юм бол илүү үр ашигтай байх болно. Жишээ нь манай компани хөхний хорт авдрыг эдгээдэг, зөвхөн үүнийг л хийдэг. Үүний үр дүнд бид тэр бум долларын ашиг олно, харин өвчтөн хорт авдраа эдгээсэндээ баяртай байх болно. Энэ нь хин хиндэ ашигтай гэсэн үг. Өнөөдөр хяналт бидний гарт байна. Бүх зүйл дуусаагүй байгаа тул бид шийдвэр гаргах боломжтой байна гэсэн үг. Тиймээс ерөнхий супер оюун ухаан бүтээхгүй байхаар шийдэж болно шүү дээ. Асуулт: хэрвээ Америкийн нэгдсэн улс супер оюун ухаан бүтээхгүй байхаар шийдлээ гэж бодоход хятадуудад асар их давуу тал очно шүү дээ. Энэ талаар та юу гэж хэлэх вэ? Тэгэхээр одоогийн түвшинд аль улс дэвшилтэд хиймэл оюун ухаан ашиглаж байгаа нь илүү дэвшилтэд цэрэг айрамтай байгаа юм. Энэ дээр маргах зүйл огт байхгүй. Одоогийн мөргөлдөөн дайнаас бид үүнийг харж байна шүү дээ. Гэхдээ супер оюун ухаан тэр тусмаа хяналтгүй супер оюун ухаан руу шилжих мөчөөс эхлээд аль улс үүнийг бүтээсэн нь огт хамаагүй болчихно. Хэрвээ хятадууд энэ аргументыг үнэхээр ойлгож чадвал тэд ч бас супер оюун ухааныг бүтээхээр ажиллахгүй. Энэ бол хоёр талд нь хоёуланд нь адилхан үйлчлэх
баталгаатай суурил юм. Асуулт: энэ технологи цөмийн зэвсэгтэй адил биш гэж үү? Цөмийн зэвсгийг бүтээхэд их хөрөнгө, баяжмал уран, сая доллар шаардагддаг. Харин супер оюун ухаанд хүрэх технологи нь харьцангуй хямдхан, цаашид улам хямдрах боломжтой мэт харагдаж байна. Тэгээд гайхалтай нэг хүн эсвэл нэг жижиг стартап ойрын жилүүдэд супер оюун ухаан бүтээж чадах чадамжтай болно гэсэн үг үү? Энэ үнэхээр сонирхолтой санаа. Хэрвээ өнөөдөр супер оюун ухаан бүтээхэд нэг их $80 шаардлагатай бол эх жил 100 тэрбумд хүрч буурах магадлалтай. Цаашлаад үн улам хямдрах болно. Эцэст нь нэг өдөр ганц хүн зөөврийн компьютер ашиглаад л үүнийг хийж чадахч хинч 4 жил үн хямдрахыг хүлээгээд суухгүй шүү дээ. Тиймээс одоо энэ салбарт асар их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Хэн нэгэн нь энэ жил зорилгодоо хүрэхийг хүснэ, илүү азтай байхыг, бүх шагнал ашиг ялалтыг авахыг хүсэж байна шүү дээ. Ийм учраас энэ салбар үнэтэй асар том төслүүд болж хувраад байгаа юм. Цөмийн зэвсэг бол одоо хүртэл хэрэгсэл хэвээр л байна. Ямар нэгэн дарангуйлагч, улс орон эсвэл хүн хэрэглэх үү гэдгийг шийддэг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн товч дардаг гэсэн үг. Харин супер оюун ухаан бол огт тийм биш. Тэр бол хэрэгсэл биш, тэр бол агент. Өөрөө шийдвэр гаргадаг, хэний ч удирдлагын дор байдаггүй агент юм. Тиймээс энэ дарангуйлагчийг устгах юм бол супер оюун ухаан аюулгүй боллоо гэж хэлэх боломж байхгүй болно. Миний хувьд энэ нь суур үндсэн ялгаа юм а. Асуулт: хэрвээ технологи цаг хугацааны явцад улам хямдарч муурын хуулийн дагуу хөгжих юм бол нэг өдөр ганц хүн зөөврийн компьютераараа ямар ч хяналт зохицуулалт, байгууллага ажилтнтай холбогдохгүйгээр супер оюун ухаан бүтээх чадамжтай болно гэсэн ирээдүй бий болно гэсэн үг үү? Тийм ээ, яг энэ учраас л олон хүн дэлхийд даярах хяналт, ажиглалтын систем байх ёстой гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл хэн юу хийж байгааг хянаж, ийм зүйл болохоос урьдчилан сэргийлэх орлого хийх тухай юм. Гэхдээ бид үүнийг бүрэн хэрэгжүүлж чадах уу гэвэл мэдээж үгүй. Учир нь нэг үеэс хойш технологи хит хямд, хит энгийн болж эцсийн дүндээ ямар ч байсан бүх зүйл тохиолдох болно. Одоо бидний хийж байгаа зүйл бол цаг хожихол оролдлого юм. Бид үүнийг 5 жилийн дараа биш 50 жилийн дараа тохиолдохыг л хүсэж байна. Асуулт: AI үнэхээр найдвартай зүйл биш мэт санагдаж байна. Тэгэхээр энэ нь чиний наснаас л хамаарна. Асуулт: цаг хугацааны л асуудал байх нэ дээ. Тийм ээ, энэ логик зөвхөн супер оюун ухаанд хамаарахгүй. Бусад олон технологид яг адилхан үйлчилж байна. Жишээ нь синтетик биологийг авч үзье. Өнөөдөр биологийн бакалаврын зэрэгтэй хүн хүртэл шинэ вирус зохион бүтээх бодит боломжтой болчихсон байна. Цаашид энэ технологич мөн адил улам хямд, улам энгийн, улам хүмүүст хүртээмжтэй болох болно. Ингэснээр бид нэг аюултай цэг рүү дөхөж байгаа юм. Тэр нь ямар ч технологийн твшил, энэ бол хамгийн сүүлчийнх, цааш аюулгүй гэж баттай хэлэх боломжгүй болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл олон чиглэлд шаардлагатай нөөц улам багасна, шаардагдах оюуны босго доошлно, дэлхийн хэмжээний сүрлийг хэн дуртай нь хийх болно гэсэн үг юм. Хэрвээ 500 жилийн өмнөх ертөнцийг харах юм бол хамгийн харгас дарангуйлагч хүртэл бүх нөөц хүчин чадлаа дайчлаад хэдэн сая хүнийг л хороох чадвартай байсан. Дэлхийг бүгд нь устгах чадвар түүнд байгаагүй. Харин өнөөдөр бол цөмийн зэвсгээр бид дэлхийг хэд дахин устгах хүчин чадалтай болсон. За мөн синтетик биологийн хувьд ковидоос харсан шиг тэр бум хүнд нөлөөлөх вирусыг харьцангуй хялбар аргаар бий болгох боломжтой болчихсон байна. Эдгээр технологиудын нийтлэг нэг зүйл нь цаг хугацаа өнгөрөх тусам улам хялбар, улам хямд, улам хүртээмжтэй болсоор байгаа юм. Яг энэ л бодит аюул болоод амаа. Асуулт: ойрын хугацаанд хүн төрөлхтнийг устгах бодит эрсдэл гэж та ярьж байна. Тэгвэл боломжит бүх хувилбаруудаас харахад хамгийн өндөр магадлалтай зам нь аль вэ? За нэгт нь AI-ыг ашиглалтанд оруулахаас өмнөх эрсдэл, загвар зохиох, сургах явцад гарсан суур алдаа, буруу сорилт, буруу оновчлол. Хоёрт AI-ыг ашигласны дараах эрсдэл, ChatGPT шиг агентууд дэлхийд тархсны дараа тэднийг хакердаг, дахин програмчлах, муу зорилгоор ашиглах. За тэгэхээр хүн төрөлхтнийг устгах хамгийн магадлал өндөртөө нь дээрх хоёрын аль нь гэж та харж байна вэ? Тиймээс би өөрийнхөө таамаглаж чаддаг хувилбаруудын тухай л ярьж чадна. Жишээ нь супер оюун ухаанд хүрэхээс ч өмнө хэн нэгэн маш дэвшилтэд биологийн хэрэгсэл бүтээж шин төрлийн вирус гаргана гэж би төсөөлж чадна. Тэр вирус нь бараг л бүх хүн эсвэл ихэнх хүмүүст халдварлана.
Би үүнийг дүрслэн төсөөлж чадна. Яаж ийм зүйл болох замнал байж болохыг би ойлгож чадна. Тиймээс ийм зүйл болно гэж би хэлж чадна гэсэн үг. Асуулт. Тэгэхээр үүнийг жаахан нарийсгаад харах юм бол энэ нь үндсэндээ AI ашиглаад вирус зохиогоод дараа нь түүнийг тарах тухай ярьж байгаа гэсэн үг үү? Мэдээж тийм. Асуулт. Тэр нь санаатаагаар хийгдэх үү? Санаатаагаар хийх нь мэдээж. Дэлхий дээр сэтгцийн өвчтөө хүмүүс, террористууд, дэлхий суурна гэж итгэдэг бүлгүүд маш олон бий. Түүхийг харвал тэд хүмүүсийг олноор нь хоморглон устгахыг оролддог, ихэнхдээ амжилтгүй болдог байсан. Тэд мянган хүнийг хороодог байсан. Хэрвээ тэд сая тэр бум хүнийг устгах чадaltaй технологиг гартаа оруулчих юм бол тэд үүнийг ямар ч эргэлзээгүйгээр ашиглах нь тодорхой. Гэхдээ миний онцлох гээд байгаа гол санаа бол энэ. Миний төсөөлж чаддаг зүйл огт чухал биш юм. Харин супер оюун ухаан өөрөө юм. AI бидний бодож олж чадахгүй цоошин аргуудыг олж чадна гэсэн үг. Чи өмнө нь нохоон жишээ ярьсан шүү дээ. Тэр нохоо чинь чамааг ямар аргаар устгах чадахыг ойлгож чадахгүй. Магадгүй нохоо хазаж алах тухай л бодож чадна. Түүний мэдэх зүйл нь л тэр. Харин чи бол асар их нөөц бололцоотой. Хэрвээ нохооноос чи намайг яаж устгах чадах вэ гэж асуух юм бол тэр утга учиртай хариултыг чамд өгч чадахгүй, хазах тухай л ярина. Энэ бол түүний мэдих цорын ганц зүйл нь. Яг үүнтэй адилхан бид вирусыг мэднэ. Вирусыг туулж үзсэн. Тиймээс бид вирусын тухай л ярьж чадна. Харин шинэ физикийн судалгаа хийж чаддаг төвшний хиймэл оюун ухааны систем ямар зүйлийг бодож олж чадах вэ гэдг нь миний ойлголтоос бүрэн давсан зүйл юм аа. Асуулт. Тэгэхээр асуудлын гол нь чат GPT шиг AI системүүдийн дотоод үйл ажиллагааг бүрэн ойлгох боломжгүй гэсэн үг үү? Бид оролт гаралтыг харж чадна. Гэхдээ яагаад тэр ийм хариу гаргасныг тайлбарч чадахгүй байгаа нь үнэн үү? Тийм ээ, яг үнэн. Ийм учраас л эдгээр системийг бүтээж буй хүмүүс хүртэл түүний чадварыг ойлгохын тулд туршилт хийхээс өөр аргагүй болдог. Жишээ нь AI-ыг сургахдаа интернет дэх асар их текст өгөгдлийг ашиглаж олон компьютер дээр боловсруулж доторх хэв маяг хамаарлуудыг сургадаг. Загвар бэлэн болохоор дараа нь туршиж үздэг. Жишээ нь чи францаар ярьж чадах уу? Чи тоо бодож чадах уу? Чи худлаа хэлж байна уу гэж асуудаг. Тэгэхээр AI-ийн суралцах турших процесс нь маш удаан үргэлжилнэ гэсэн үг. Магадгүй AI-ыг сургахад 1 жил, дараа нь суурь чадвар болон аюулгүй байдлын давхаргыг ойлгоход нь 6 сарын хугацаа ордог. Гэсэн ч бид хуучин загваруудаас хүртэл шинэ загваруудыг олсоор байна. Үүнээс харахад загвар гинэт өөрийгөө хөгжүүлж илүү ухаалаг болоод байгаа юм. Энэ нь AI-ыг бүтээх арга барил анхны 50 жилийн шиг энгийн инженерчлэл биш болсон гэсэн үг юм. Тэр үед мэдлэгийн инженер гэж хүмүүс эксперт системийг гараар програмжилдаг байсан бол одоо шинжлэх ухаан шиг болчихжээ. Бид яг л харь гаригийн ургамал ургуулах мэт нэг төрлийн олдврыг бүтээж байна. Бид биологийг 100% төгс ойлгодоггүй шүү дээ. AI-ыг ч гэсэн бүрэн ойлгож чадахгүй байна гэсэн үг. Зарим ерөнхий хэв маягийг л бид мэднэ. Жишээ нь илүү их тооцооллын нөөц нэмэх юм бол загвар ихэнхдээ илүү ухаалаг болдог. Гэхдээ яг ямар оролт өгөхөөр ямар үр дүн гаргахыг хүн бүрэн нарийн тодорхой хэлж чадахгүй гэсэн үг юм. Асуулт. OpenAI Сэм Алтманы хийж байгаа ажлын тухай таны бодол ямар байна вэ? OpenAI-ыг хэд хэдэн хүн хамтран байгуулсан бөгөөд тэдний нэг нь Илия Суцкевер. Тэр OpenAI-аас гарч дараа нь шинэ компани байгуулсан шүү дээ. За энэ Сэм Алтман гэдэг хүн бол Америкийн технологийн бизнесмен, OpenAI-ийн компани ерөнхийлөгч юм байна. За энэ Илия Суцкевер гэдэг хүн бол Канада, Оросын гаралтай хиймэл оюун ухааны эрдэмтэн, OpenAI-ийн хамтран үүсгэн байгуулагч, гол судлаач хүн юм байна. За хариулт. Супер оюун ухааны аюулгүй байдал гэсэн нэртэй компани AI-ийн аюулгүй байдал хангалтгүй санагдаад тэр хүн шууд л хамгийн хэцүү асуудал руу өсөж орсон гэсэн үг юм аа. Асуулт. Гаднаас нь ажиглагчийн хувьд OpenAI-аас хүмүүс гарч супер оюун ухааны аюулгүй байдлын компаниуд нээж эхэлж байгааг харахад танд ямар бодол төрдөг вэ? Сэм Алтман заримдаа компани дотоод асуудалд шууд илэн далангүй хандаж чаддаггүй. Жишээ нь хүмүүсийн санаа бодлыг тэр ойлгож асуудлыг шийдэх тал дээр хайхрамжгүй ханддаг. Шинэ компани үнэлгээ боломж нь маш өндөр учраас бүтээгдэхүүн эсвэл хэрэглэгчгүй байсан ч гэсэн хүмүүс тэр боломжийг ашиглахыг сонгож компаниасаа гараад шинэ стартап эхлүүлэх нь логиктой зүйл. Тиймээс олон хүн гарах нь гайхаад байх зүйл биш.
Түүнтэй бичлэн уулзах юм бол маш ээлдэг, маш ухаалаг, олон нийттэй харилцахад бараг л төгс хүн. Жишээ нь Сенатад мэдүүлэг өгч байхдаа сенаторуудад яг зөв үгийг хэлдэг, хөрөнгө оруулагчдаа ярьж байхдаа тэдэнд сонсохыг хүссэн мессежийг өгч чаддаг. Гэхдээ хувийн төвшөнд мэддэг хүмүүсийн яриаг сонсох юм бол магадгүй ийм хэмжээний нөлөөтэй төслийг удирдах хамгийн зөв хүн биш байж болох юм. Учир нь түүнд аюулгүй байдал 2-дугаарт супер оюун ухааны уралдаанд өөрөө ялж, орчлон ертөнцийн лайтконыг хамгаалж хянсан хүн болох нь л хамгийн гол зорилго мэт харагддаг. Асуулт: тэр гол зорилго нь нийгэмд нэр хүндтэй, том нөлөөтэй болох явдал үр дагаврыг тэргүүнд тавьдаггүй гэсэн үг үү? Гэхдээ WorldCoin-ийн стартап нь ажилгүйдлийн үед хүмүүст орлого олох платформ бөгөөд ингэснээр тэр AI компани болон ирээдүйн нийгмийн асуудал бэлтгэх системтэй байна гэж харлаа. Энэ нь хүн бүрийн биометрийн мэдээллийг бүртгэж дэлхийн эдийн засаг баялагийг хянах боломжийг олгодог юм. Тэд WorldCoin-ийн ихэнх хэсгийг өөрсдөө хадгалж үлддэг, зах зээл рүү оруулдаггүй. Миний хувьд энэ нь дэлхийн ноёрхолтой холбогдох логик алхам мэт санагддаг. Хэрвээ чи супер оюун ухаантай системтэй бөгөөд мөнгөний урсгалыг өөрөө бүрэн хянах эрхтэй болчих юм бол чи маш том байр сууринд байна гэсэн үг шүү дээ. Асуулт: хэн нэгэн яагаад дэлхийг ноёрхохыг хүсэх ёстой юм бэ? Хүмүүсийн хүсэл тэмүүллийн төвшин өөр байдаг. Хэрвээ чи маш залуу, дээр нь тэр бумаар хэмжигдэх хөрөнгөтэй, алдартай болчихвол илүү асар том амбицтай төслүүд рүү тэмүүлэх болно. Зарим хүмүүс ангараг руу очихыг хүсдэг, харин зарим нь бүр орчлон ертөнцийн лайтконыг хянахыг хүсдэг. Асуулт: та орчлон ертөнцийн лайткон гэдэг үгийг тайлбарлаж өгөхгүй юу? Лайткон гэдэг нь энэ цэгээс гэрэл хүрч чадах орчлон ертөнцийн бүх хэсэг гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл хүрч очих боломжтой, барьж авч өөрийн хяналтанд оруулж болох бүх зүйлийн хүрээг хэлж байгаамаа. Асуулт: та Сэм Алтманыг орчлон ертөнцийн бүх хэсгийг хянахыг хүсдэг гэж бодож байна уу? Мэдээж тэр хүсдэг. Гэхдээ энэ нь тэр маш ашигтай технологи бий болгож бүх хүмүүсийг аз жаргалтай болгохыг хүсэхгүй байна гэсэн үг биш. Аз жаргалтай хүмүүс гэдэг нь хянахад илүү амар хүмүүс байдаг. Асуулт: хэрвээ та 2100 онд дэлхий ямар байх бол гэж таамаглах хэрэгтэй бол энэ тухай юу гэж хэлэх вэ? 2100 он гэхэд хүний оршихуй байхгүй болсон, эсвэл бидний бүрэн ойлгож чадахгүй, төсөөлж чадахгүй болсон нөхцөл байдал байж магадгүй юм. Энэ нь туйлын нэгэн боломжит нөхцөл юм. Асуулт: хүн төрлөختөн огт байхгүй болсон, эсвэл яг ямар байна гэсэн үг вэ? Үнэн дээр энэ нь дэлхий сүйрсэн байна. Эсвэл бүх зүйл өөрчлөгдсөн учраас бид юу болохыг төсөөлж чадахгүй гэсэн утгатай юм аа. Асуулт: галт тэрэг нэгэнд хөдөлчихсөн гэсэн үг үү? Бид дэлхийг сүйрэхээс өмнө энэ одоогийн амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд арга хэмжээ авахаас нэгэнд хоцорчихсон уу? Би хувь хүний ашиг сонирхолд итгэдэг. Хэрвээ хүмүүс ямар нэгэн үйлдэл өөрт нь аюултай хортой гэдгийг ойлгох юм бол тэд үүнийг хийхгүй. Тиймээс бидний үүрэг бол энэ салбарт бодит эрх мэдэлтэй бүх хүнд, технологиг бүтээж буй компаниудад ажиллаж буй хүмүүст чи өөртөө маш муу зүйл хийж байна гэдгийг л ойлгуулах явдал юм. Энэ нь зүгээр л 8 тэрбум гаруй хүнийг зөвшөөрлгүй туршилтанд оруулж байна гэдгээс ч илүү чухал асуудал. Хэрвээ бид бүгд үүнийг ойлгуулж чадвал анхдагч суур ойлголт болох юм бол зөвхөн миний хэлж буй зүйлч биш. Джеф Хинтон, Бенжи болон бусад шилдэг судлаачид ч яг үүнийг хэлж байна. AI-ийн аюулгүй байдлын талаар мянган эрдэмтэн, шинжээчид гарын үсэг зурсан тэмдэглэл бий. Энэ ойлголтыг нийтээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа юм. Ингэж чадвал бид ямар технологи бүтээх талаар илүү зөв шийдвэрийг гаргаж чадна гэсэн үг. Энэ нь хүн төрөлхтний урт хугацааны аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулахгүйч хамгийн муу үр дүн рүү аль болох хурдан уралдахгүй байх боломжийг л олгож байгаамаа. Асуулт: тэгээд энэ үнэхээр боломжтой гэж та бодож байна уу? Би оролдоод үүсгэхийг хүсэж байна. Бидэнд үүнийг оролдоод үүсгэхээс өөр сонголт байхгүй. Асуулт: тэгвэл яг юу болох ёстой вэ? Хэн хөдлөх ёстой вэ? Энэ нь засгийн газар хөдлөх үү? Хууль тогтоомжийг өөрчлөх үү? Харамсалтай нь үүнийг зүгээр л хуульчилж хориглох нь хангалттай шийдэл биш. Учир нь улс орон харьяаллын бүс бүрт өөр хууль зүйн цорхоо байдаг. Тэгээд бодит асуудал гарч ирнэ. Хэрвээ хэн нэгэн үнэхээр ийм зүйлийг хийчихвэл бид яах вэ? Хүн төрөлхтнийг устгахсныхын төлөө түүнийг торгох уу? Асар өндөр торгуул ноогдуулах уу? Бодиттой хэрэгжих ямар шийтгэл байна вэ?
Хэрвээ супер оюун ухаан аль хэдийн бий болчихсон бол түүнийг хэрэгжүүлэх хянах бодит боломж байхгүй. Тэр үед хяналт аль хэдийн хүний гараас гарч супер оюун ухаан өөрөө шийдвэр гаргадаг болчихсон байна. Ийм нөхцөлд өнөөгийн бидний мэдих хууль шүүхийн тогтолцоо ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь одоогийн бүх шийтгэл нь хүн рүү чиглэсэн байдаг. За жишээлбэл шорон, торгуул, цаазяал гэх мэт. Харин эдгээр нь хиймэл оюун ухаанд огт хамаарахгүй. Энэ бол зүгээр л утгагүй болж хувирах юм. Асуулт: энэ бүхнийг сонсоход эцэстээ ямар ч найдвар үлдээгүй юм шиг надад санагдлаа. Мөн юуг хэрхэн засаж, чиглэлийг өөрчлөх ёстойг заасан, тодорхой алхам гарч ирдэггүйд учир байх шиг байна. Тэгэхээр би юу хийх ёстой вэ? Гэртээ сууж сонсож байгаа хүмүүс юу хийх ёстой нь тодорхойгүй хэвээр байна шүү дээ. Та энэ технологийн салбарт ажиллаж байгаа олон хүнтэй ярилцдаг. Боломжгүй гэж үздэг асуудлуудыг тэд хэрхэн шийдвэрлсэн, эсвэл зорж буй төвшөндөө хүрэхээсээ өмнө яаж шийтгэхээр төлөвлөж байгаагаа наривчлан тайлбарлаж өгдөг. Таны подкастт оролцсон хүмүүсээс та ийм төрлийн асуултыг асуудаг. Асуулт: магадгүй Сэм Алтман миний подкастт оролцохыг хүсэхгүй баха. Мэдхгүй юм да. Сэм Алтман олон подкастт оролцож байгаа харагддаг. Магадгүй чи нээлттэй сорил зарлаж болно шүү дээ. Магадгүй мөнгө гол урамшуулал биш байж болно. Харин тийм хүмүүсийг татдаг өөр ямар нэгэн зүйл байж магадгүй. Хэн нэгэн супер оюуныг хянаж аюулгүй болгох боломжтой гэдгийг чамд үнэмшилтэйгээр баталж чадвал тэр хүн шагнал авна. Тэд подкастт чинь орж ирээд өөрийн байр сууриа нотлно. Хинч байж болно. Хэрвээ хэдэн жилийн дараа хинч шагналыг авахгүй, эсвэл бүр энэ сорилтыг хүлээж авах хүн гарахгүй байвал магадгүй бидэнд үнэхээр бодит шийдэлтэй хүн байхгүй байна гэсэн үг болно. Аюулгүй супер оюун дээр ажиллаж байна гэж хэлдэг олон тэр бумаар үнэлэгдсэн компаниуд байдаг. Гэхдээ одоогоор тэднээс бодит үр дүн гарсан бүтээгдэхүүн огт харагдахгүй л байна. Асуулт: тийм ээ, би Игятаач бас ярилцахыг хүсэж байна. Тэр супер оюун ухааны аюулгүй байдал дээр ажиллаж байгаа гэдгийг би мэднэ. Энд нэг нийтлэг зүй тогтол ажиглагддаг. AI-ийн аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан байгууллагууд эсвэл компани доторх тусгай багууд ихэвчлэн эхэндээ маш өндөр зорилго, их ихтгэл найдвартайгаар эхэлдэгч, цаг хугацааны явцад амжилт ололгүйгээр тарах нь илбэг. Жишээлбэл OpenAI-д супер оюун ухааныг зөв сайн талаас нь хүнд нийцүүлэх баг байгуулагдаж, энэ асуудлыг хэдхэн жилийн дотор шийднэ гэж мэдэгдэж байсан. Гэвч удалгүй хагас жилийн дараа л тус багийг татан буулгасан. Ийм тохиолдол олонтоо давтагддаг. Супер оюун ухааныг бүрэн аюулгүй байлгах, өөрийгөө байнга сайжруулж, өөрчлөгдөж, хүмүүстэй харилцаж байх явцад нь тасралтгүй хянах, энэ нь бодит байдал дээр хүрэх боломжгүй зорилго юм. Компьютерийн шинжлэх ухаанд маш хэцүү бодлогууд гэж байдаг. Мөн зарчмын хувьд ч огт боломжгүй бодлогууд гэж бий. Эдгээрийн хооронд асар том ялгаа байдаг. Миний бодлоор супер оюун ухааныг хязгааргүй хугацаанд бүрэн хяналтандаа оруулна гэдэг нь зүгээр нэг хэцүү асуудал биш. Харин анханасаа боломжгүй бодлогын ангилалд хамаарж ирсэн юм а. Асуулт: хэрвээ энэ боломжгүй бол тэгээд яагаад оролдох хэрэгтэй гэж та бодоод байгаа юм бэ? Миний зорилго бол үүнийг л тодорхой харуулах явдал юм а. Өөрөөр хэлбэл энэ асуудал угаасаа боломжгүй гэдгийг нотолж чадвал болно гэж хий хоосон амлаж хүмүүсийн цаг хугацаа, итгэл найдвар, мөнгийг үрэх дэмий хүмүүсийн тоо цөөрөх болно. Одоогийн нөхцөлд олон хүн надад 2 жилийн хугацаа өгч, тэгээд $1 тэрбум өгч би бүгдийг шийдчихнэ гэж амладаг. Гэхдээ би үүнийг үнэхээр шийдэх боломжгүй гэж харж байна. Тиймээс оролдохын гол утга нь шийднэ гэж худлаа амлаж байгааг илчлэх. Боломжгүй зүйлд хүний нөөц, мөнгө, анхаарал өргөдөхийг багасгах. Ингэснээр бид хамгийн муу үр дүн рүү өөрсдөө улгаар нь давхих явдлыг удаашруулахад л оршиж байна. Энэ нь хүн төрлөختнийг бүрэн аварна гэсэн баталгаа мэдээж бишээ. Харин ядаж бид өөрсдөө нүх ухаад түүн рүүгээ гүйж орохоо зогсооно гэсэн үг юм. Асуулт: хүмүүс супер AI-ыг бүтээх хүсэл эрмэлзлээ зогсоохгүй л болов уу гэж би бодож байна. Хэрвээ үүнийг зөв аюулгүй байдлаар хийх боломжгүй гэдгийг бид ухамсарлчих юм бол бидний сонголт өөрчлөгдөнө. Тэгвэл айл болох хурдан бариад дуусгахыг гэсэн сонголт нь өөрийгөө устгахтай адил даалгавруулж хувирна шүү дээ. Тийм сонголтыг цөөн хүн сонгох байх гэж би найдаж байна. Магадгүй хүмүүс өөр чиглэл рүү хазаана. Дахин хэлэхэд би бол эрдэмтэн, инженер хүн, хиймэл оюун ухааны технологи дуртай, өдөр тутамд үүнийг ашигладаг. Ашигтай бодит хэрэгцээтэй хэрэгслүүдийг л бүтээ.
Гэхдээ агент буюу супер оюун ухааныг бүү бүтээ гэж би хэлээд байгаа юм. Нарийн зориулалттай хязгаарлагдмал өндөр чадвартай хиймэл оюун ухааныг л бүтээ. Харин ерөнхий супер оюун ухаан биш. Би мөнгө битгий ол гэж хэлж байгаа юм биш. Би ч бас олон тэрбум долларын тухайд дургуутсахгүй. Гэхдээ ашиг олохын төлөө хүн төрлөختнийг бүр өөрсдийгөө устгах хэрэггүй л гэж би хэлээд байгаа юм. Асуулт: тэд хүн төрлөختнийг устгах нь гэж бодохгүй байгаа шүү дээ. Тэгвэл тэд яагаад боломжтой гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлах ёстой юм. Мэдрэмжээр болно, дараа нь яаж игээ шийдчихэн гэсэн ерөнхий баримтгүй яриаг би хангалттай сонссон. Шинжлэх ухааны нарийн шалгагдах хэлээр аюулгүй байдлыг тайлбарлах ёстой байдаг юм. Супер оюуныг яаж бодитоор хянаж удирдах чадах вэ гэдгийгээ тодорхой аргачлалтайгаар дахин давтагдаж шалгагдах байдлаар мэрэгжлийн шүүлтүүр хийгдсэн эрдэм шинжилгээний сэтгүүлд албан ёсоор хэвлэгдсэн өгүүлэлээр нотолж харуулах ёстой. Тэр хүртэл болно гэдэг нь итгэл биш, зүгээр л таамаг төдий үг юм шүү дээ. Асуулт: тийм ээ, үнэхээр хачин хүн төрлөختөн устгахад ердөө ганц хувийн магадлал байлаа ч гэсэн ийм зүйлийг хийх нь утгагүй мэт санагдаж байна. Хэрвээ хэн нэгэн надад чи энэ аяган дотор шингэнийг уух юм бол чиний үхэх магадлал 1% гэж хэлэх юм бол би тэр шингэнийг огт уухгүй шүү дээ. Үүнээс ч дор зөвхөн чи үхэх биш, хүн төрлөختөн тэр аяараа устна гэсэн. Тэгвэл үхэх магадлал хэдэн хувьтай ч байсан бид чамд тэр шингэнийг уухыг зөвшөөрөх үү? Энэ бол бидний хамтын шийдвэр байх ёстой. Чи ганцаараа бусдын өмнөөс сонголт шийдвэр хийх эрхгүй шүү дээ. Хүний оролцоотой туршилт хийхийн тулд заавал түүнээс зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэхдээ зөвшөөрөл гэдэг нь тухайн хүн юуг зөвшөөрөөд байгаагаа бүрэн ойлгосон байхыг шаарддаг. Харин эдгээр системүүд тайлбарлах боломжгүй, урьдчилан таамаглах боломжгүй байхад хүмүүс яг юуг зөвшөөрөөд байгаагаа мэдэхгүй. Тэгэхээр энд жинхэнэ зөвшөөрөл авах боломжгүй болчиход байгаа юм. Тийм учраас зарчмын хувьд энэ туршилтыг ёс зүйтэйгээр хийх боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл энэ нь хүн дээр хийж буй ёс зүйгүй туршилт юм аа. Асуулт: хүмүүс эсэргүүцлийн жагсаалт хийх ёстой гэж та бодож байна уу? Эсэргүүцэж байгаа хүмүүс одоо ч бий. Stop AI, Pause AI гэх мэт хөдөлгөөнүүд байдаг. Тэд OpenAI-ийн офисуудыг хааж блоклдог. Үүнийг 7 хоног бүр сар бүр тогтмол хийж байгаа. Нилээд олон үйл ажиллагаач өрнөж байна. Мөн шинэ хүмүүсийг ч тэд элсүүлдэг. Асуулт: илүү олон хүн эсэргүүцлийн жагсаалд оролцох ёстой гэж та бодож байна уу? Тэр нь үнэхээр үр дүнтэй шийдэл болж чадах болов уу? Хэрвээ үүнийг хангалттай том цар хүрээнд, өөрөөр хэлбэл дэлхийн хүн амын дийлэнх нь оролцдог төвшөнд хүргэж чадах юм бол энэ нь үнэхээр үр дүнтэй байх болно. Одоогийн хэмжээнээс харахад тийм олон сая хүн жагсаалд нэгдэнэ гэж би итгэхгүй байна. Гэхдээ инх тайвнаар хууль ёсны хүрээнд боломжтой бүх аргыг туршиж байгаа бүх хүнийг би дэмжиж байна. Асуулт: тэгвэл гэртээ суугаад бидний энэ яриаг сонсож байгаа хүмүүс юу хийх ёстой вэ? Яг ямар зүйлийг хийх ёстой вэ? Учир нь тэд өөрсдийгөө хүчин мөхс юу ч хийх чадваргүй гэж мэдрэхийг хүсэхгүй шүү дээ. Ер нь хэн ч өөрийгөө сул дороогоор мэдрэхийг хүсэхгүй. Тэгэхээр энэ нь ямар цар хүрээ, ямар хугацааны тухай ярьж байгаагаас хамаарна. Би ойрын ирээдүг ярьж байна. Жишээ нь энэ жил. Хүүхэд чинь коллежид орох гэж байна. Тэгвэл тэр ямар мэргэжлэр сурах хэрэгтэй вэ? Ер нь коллежид суралцах хэрэг байна уу? Ажлаа солих уу? Ямар салбарт ажиллах вэ? Ийм асуултуудад бид хариулж чадна. Ойрын ирээдүйн талаар ярьж чадна. Харин 5 жилийн дараа ийм технологи бий болж байхад жирийн хүний хийж чадах зүйл тийм ч их биш. Энэ нь яг л дэлхийн 3 дугаар дайн цөмийн сүйрэл зэрэг үйл явдалд ганц хүн нөлөөлөд зогсоож чадахгүйтэй л адилхан юм. Өнөөдөр хэн ч энгийн иргэн хүнээс ийм шийдвэрийн талаар асуухгүй шүү дээ. Хэрвээ чи энэ хөдөлгөөний нэг болохыг хүсэх юм бол тийм ээ. Pause AI, Stop AI зэрэг идэвхтэй ажиллаж, олон нийтийн дэмжлэгийг цуглуулж, ардчилсан нийгмийн нөлөөг бий болгохыг оролдож байгаа байгууллагуудад нэгдэж болно шүү дээ. Асуулт: ойрын ирээдүйд хэрэгжүүлж болох бодит утга учиртай стратеги байна уу? Жишээлбэл би гэр бүл амьдралынхаа төлөө өөрөөр бодох хэрэгтэй юу? Хүүхдүүдийн ирээдүйд би яаж хандах вэ? Та өөрөө хүүхдтэй хүн шүү дээ. Миний мэдхээр та 3 хүүхэдтэй. Тэгэхээр та энэ хурдтай өөрчлөгдөж байгаа ертөнцид эцэг их байна гэдгийг яаж ойлгож байна вэ? Тухайлбал та хүүхдүүддээ юу гэж зөвлөдөг вэ? Ямар үнэт зүйл зөвлөгөөг хамгийн чухалд тооцож байна вэ? Тэд юуг сурч ямар мэргэжил эзэмших ёстой вэ? Энэ талаар та хариулт өгөхгүй юу?
Энэ сэдвээс гадуурч хамаарах ерөнхий зөвлөгөө байдаг. Өдөр бүрийг чи сүүлчийн өдөр шиг л амьдр гэж. Энэ бол ямар ч үед зөв зөвлөгөө болно. Чамд 3 жил үлдсэн ч бай, 30 жил үлдсэн ч бай, хамгийн сайнараа л амьдр. Тиймээс дургүй зүйлээ хит удаан битгий хий. Сонирхолтой зүйлээ хий. Үр нөлөөтэй учир учиртай л зүйлээ хий. Боломжтой бол бусдад тусалж, тэдэнд ч бас ингэж амьдрахад нь дэмжлэг үзүүл гэж би хэлнэ. Асуулт. Симуляцийн онолыг ярихгүй орхиж болохгүй нэ. Учир нь компьютерууд улам хурдтай, улам хүчирхэг болж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бид өмнө нь огт төсөөлж байгаагүй зүйлсийг хийх боломжтой болоод байна. Жишээлбэл виртуал бодит орчинд бид ямар түвшний ертөнцүүдийг бүтээж чадахыг бодоод үзэлтэй. Саяхан би Google-ээс ийм төрлийн технологиг танилцуулсныг харсан. Нэрийг нь санахгүй байна. Нэг зураг өгмөгц тэрнээс нь бүхэл бүтэн 3 хэмжээст ертөнц автоматар үүсээд түүгээр нь хүн чөлөөтэй зорчиж болдог. Миний ойлгож байгаагаар энгийн нэг промпт өгөөл 3D орчин үүсгэн хүн тэнд чөлөөтэй хөдөлж болно. Хамгийн чухал нь тэр ертөнц нь ой санамжтай. Өөрөөр хэлбэл тогтвортой гэсэн үг. Жишээ нь би хан дээр нэг зүйлийг зурлаа гэж бодъё. Дараа нь би эргэж харахад тэр зураг арилжихгүй хэвээрэл тэр хан дээр байна гэсэн үг. Өмнө нь хийсэн үйлдэлүүд маань ч гэсэн тэр ертөнцид хадгалагдаж үлдэнэ гэсэн үг. Үүнийг хараад л би бурхан минь эн чинь үнэхээр айхтар юм байна шүү л гэж бодсон. Надад энэ нь бидний харж мэдэрч байгаа бодит ертөнцөөс бараг ялгахдахгүй симуляц бүтээх эхний шат юм шиг санагдсан. Та энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Тийм учраас л бид өөрсдийгөө симуляц дотор байгаа гэж боддог шүү дээ. Яг тэр шалтгаанаар хүний төвшний агентуудыг бүтээх гэж байна. Асуулт. Хүн төрлөختөн нэгэн симуляц дотор амьдарч байна гэж та боддог уу? Тийм ээ. Асуулт. Симуляцийн онолын талаар сайн мэдэхгүй хүнд тайлбарлахын тулд асуувал ямар суурь зарчмууд таныг бид магадгүй симуляц дотор амьдарч байна гэж үзэхэд хүргэдэг вэ? Үүнийг бодит болгохын тулд тодорхой технологи хэрэгтэй. Хэрвээ хүний төвшний AI бүтээх боломжтой, бодит ертөнцийн бүх талаараа дүүцгүүж, за жишээ нь нягтрал, хүрэлцэх мэдрэмж зэрэг виртуал орчин байгуулах боломжтой гэж үзэх юм бол эдгээр нь эдийн засгийн хувьд боломжтой болсон мөчөд яг би одоогийн чи бидний энэ байгаа агшин яг таг хуулбарсан тэр бумаар нь симуляцийг бүтээж чадна. Тэгвэл магадлалын үүднээс харахад чи жинхэнэ бодит ертөнцид биш, харин тэдгээр симуляцийн аль нэгэнд нь байх магадлал бараг тодорхой болно гэсэн үг. Асуулт. Та үнэхээр тэдгээр симуляцуудыг ажилуулна гэж хэлж байна уу? Өөрөөр хэлбэл ийм боломж гармагс та яг энэ мөчийг хуулбарлсан асар олон симуляцийг зэрэг ажилуулна гэсэн үг үү? Энэ талаар итгэлтэй хэлж чаднаа. Хэрвээ энэ бүхнийг ажилуулахад өртөг маш бага, жишээ нь сард $10 төлдөг болчих юм бол, жишээ нь би энэ ярилцлагын яг энэ мөчийг хуулбарласан 1 тэрбум симуляцийг бүтээж чадна. Учир нь статистикийн хувьд чи яг тэр симуляцийн нэгэнд байх магадлал асар өндөр болно гэсэн үг. Харин жинхэнэ бодит ертөнцид байх магадлал чинь ердөө 1 тэрбумд ганц л байна. Асуулт. За тэгэхээр би зөв ойлгосон эсгээ шалгая. Өөрөөр хэлбэл энэ бүхнийг хийхэд хямдхан болчих юм бол тэр бум гаруй тэдгээр симуляцид яг одоо болж байгаа буй энэ ярилцлагатай адилхан мэдрэмж, харагдах байдал бүх зүйл нь андуурахын аргагүй адилхан хийж болох юм байна, тийм үү? Тэгэхээр AI-ыг дотоод төлөвтэй, субъектив туршлагатай байж чадна гэж таамаглая. Зарим хүмүүс AI-д ийм зүйл огт боломжгүй гэж маргадаг. Нөгөө хэсэг нь бүр аль хэдийн бий болсон гэж үздэг. Энэ бол тусдаа философийн маргаан. Харин ийм субъектив туршлагыг симуляцлах техникийн боломж гарвал би үүнийг заавал хэрэгжүүлнэ. Асуулт. Зарим хүмүүс ингэж ойлгож магадгүй. Та энэ бүхнийг заавал хийхгүй ч гэсэн хэн нэгэн хийх л болно гэсэн утгаар хэлж байгаа юм байна, тийм үү? Хин хийх нь надад хамаагүй. Би өөрөө ч үүнийг хийж чадна. Мэдээж бусад хүн надаас өмнө үүнийг аль хэдийн хийсэн байх магадлал өндөр. Гол санаа нь технологи байгаа л бол асар олон симуляц заавал ажилуулах болно. Судалгаанд, тоглоомонд, янз бүрийн зорилгоор гэх мэт. Тэдний тоо бидний бодит ертөнцөөс хавьгүй их байна. Жишээ нь дэлхий дээрх хүүхдүүд тоглож байгаа видео тоглоомуудыг харахад нэг хүүхэд 10 тоглоомоор тоглодог гэж бодъё. Тэр бүм хүүхэдтэй энэ дэлхий дээр 10 тэрбум симуляц байна гэсэн үг шүү дээ. Дэвшилтэд хиймэл оюун ухаанд бол тэд илүү нарийн олон хувилбараар туршилтуудыг явуулж сэтгэх болно. Тэд хиймэл хүмүүсийг бүтээж бүхэл бүтэн дэлхий гарагийг симуляцлах нь хэвийн зүйл болчихно.
Асуулт: ямар нэгэн оюун ухаанд төрөл зүйл биднээс хавьгүй өндөр түвшинд хүрч бодит ертөнцөөс ялгахдахын аргагүй симуляцийг хямд амархан ажилуулж чаддаг болсон байж магадгүй. Тэд ийм симуляцийг туршилт, тоглоом эсвэл зугаа цэнгэлийн зорилгоор ажилуулах нь логик. Хэрв тийм бол бидний одоо мэдэрч буй энэ дэлхийч нэг симуляц байх боломжтой. Симуляц дотор амьдарч буй бидэнд амьдрал урт мэд санагдавч тэдний ертөнцид манай бүх амьдрал ердөө ганц агшин магадгүй 1 секунд ч байж болох юм. Цаг хугацаа бол харьцангуй шүү дээ. Асуулт: тийм ээ, тийм байж болох юм байна. Тэдний ертөнцид миний бүх амьдрал ердөө 1 секунд, бүр ганц миллисекунд ч байж мэднэ. Тийм ээ, мэдээж чи ажилуулж байгаа симуляцийн хурдыг өөрчилж чадна гэсэн үг. Асуулт: тэгэхээр та энэ дэлхийн амьдралыг нэг төрлийн симуляц байх магадлалтай гэж бодож байна уу? Магадлал хамгийн өндөр, үүн дээр олон хүн ч санал нэгддэг. Бараг бүх шашинд нэгэн супер ухаалаг оршихуй ба бурхан нэг төрлийн инженер, программист туршилтын зорилгоор эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар энэ дэлхийг бүтээсэн тухай дүрслэл байдаг. Харин симуляцийн таамаглалын тухайд гэвэл жишээ нь анхдагч хүн төрлөختөн болох ой тайгаад амьдардаг хүмүүс шашингүй байжээ. Тэдэн дээр дэлхийг зохион бүтээсэн супер оюун ухаанд оршихуй очоод тэдний хэлээр тайлбарлаж өгсөн гэж бодъё. Хэдэн үеийн дараа анхдагч хүмүүс дээр буцаж очивол тэдний дунд шашин үүссэн байх болно. Асуулт: шашин гэдэг бол нэг утгаараа симуляц онлын тайлбарл юм. Өөр хэн нэгэн үүнийг бүтээсэн гэсэн санаа, тийм үү? Анх бидэнд байсан эхний тайлбар нь энэ л байсан. Одоо харин шинжлэх ухаан хөгжих тусам хүмүүс эн чинь зүгээр л нэг хийх хоосон санаа биш юм байна гэж бодож эхэлж байна. Над шиг маш өндөр магадлал өгдөг хүн цөөхөнж, ихэнх нь ядаж л боломжтой гэж харж байна. Асуулт: одоогийн байдлаар бид симуляцид амьдарч байгаа байх магадлал хэдэн хувьтай гэж та бодож байна вэ? Бараг л би бүрэн итгэлтэй байна. Бид 100% симуляц дотор амьдардаг гэдэгт би итгэж байна. Асуулт: хэрвээ хүн төрлөختөн симуляцид амьдарч байна гэдэгт итгэдэг бол та амьдралыг бусдаас өөрөөр хардаг байх нэ дээ. Тэгэхээр чиний хувьд бүх зүйл хэвээрэл байна шүү дээ. Бид өвддөг бол өвддөг, хайр бол хайрладаг, тийм биз дээ. Эдгээр зүйл огт өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ нь нэг их ялгаа гарахгүй гэсэн. Харин өчүүхэн тэр 1% ялгаа гэвэл би симуляцийн гадна юу байгаа бол гэдгийг сонирхож эхэлсэн хүн гэсэн. Түүнийг мэдхийг л хүсдэг. Энэ талаар судалгааны өгүүлэлч бичдэг. Надад нөлөөсөн цорын ганц зүйл нь л энэ юм. Асуулт: симуляцийн цаана та юу байна гэж бодож байна вэ? Би яг юу байгааг мэдэхгүй байна. Гэхдээ энэ ертөнцөөс харахад симуляцийг бүтээсэн оршихуй маш ухаалаг инженер, эрдэмтэн, бас уран бүтээлч байх магадлалтай. Харин ёс суртахуун, ёс зүйн тал дээр тэр бол асуудалтай нэгэн байх. Хүмүүс өндөр ёс суртахуунтай болох боломж бий. Асуулт: хүн төрлөختөн ямар ёс суртахуунтай, ямар ёс зүйтэй байх ёстой гэж та боддог вэ? Бидний амьдарч буй ертөнцид зовлон шаналл боддоор оршдог гэдгийг бид бүгд мэднэ. Хэрвээ хэн нэгэн жишээлбэл симуляц бүтээсэн зохион бүтээгч эсвэл дээд оюун ухаан түүнийг яаж нэрлэж болно? Зовлон, ялангуяа хүүхдүүдийн зовлон зөвшөөрч түүнийг зөвтгөж байна гэвэл тэр ёс суртахууны хувьд байж болохгүй зүйл шүү дээ. Тиймээс хүүхдүүдийг тамлах нь буруу гэж боддог хүний хувьд ийм ертөнцийг зориудаар бүтээсэн эсвэл хянаж байдаг дээд оршихуйн ёс суртахуунд эргэлцэхээс өөр арга байхгүй шүү дээ. Асуулт: гэхдээ эерэг урамшуулал бий болохын тулд сөрөг урамшуулалч байх хэрэгтэй гэж би боддог. Зовлон гэдэг нь бидний амьдралд суулгасан сөрөг урамшууллын нэг мэт санагддаг. Жишээ нь намайг хийх ёсгүй зүйлээ хийхээс зогсоохын тулд би гараа галд хийчихвэл түлэгдэн шүү дээ. Гэхдээ энэ бүхэн өөр төвшний асуудал юм а. Зовлонгийн төвшин гэж би хүүхдүүдийг тамлан зовоох, хурууга галд түлэх хоёр нь өөр төвшний зовлон юм. Таагүй өдөлт, сөрөг хариу үйлдэл нь заавал тамийн хязгааргүй төвшөнд байх албагүй. Хурууга түллээ гэхэд амьдараа шатаж тэрийгэ мэдэрнэ гэсэн үг биш шүү дээ. Харин өвдөлт энэ чинь аюултай юм байна. Би ингэж болохгүй юм байна гэж ойлгоод л зогсох хэмжээний байдаг. Асуулт: сонирхолтой нь бид дэлхийг бүтээгч оршихуйг ёс суртахууны асуудалтай ёс зүйгүй этгээд юм байна гэж үздэг хэрнээ хүмүүс бид өөрснөө амьтдыг аалж махыг нь иддэг хөөрхий хулган гих зэрэг амьтдыг бид лабораторийн туршлаганд оруулдаг шүү дээ. Туршилт хийх зөвшөөрөл авахын тулд их сургуульд санал гаргадаг. Ёс зүйчдийн баг шүүмжлээд хүн дээр туршилт хийж болохгүй, хүүхдийг галд шатааж болохгүй, амьтдыг аалж тэднийг идэж болохгүй гэж хэлдэг. Энэ бүх зүйл ер нь бол хориотой байдаг.
Асуулт: энэ хууль дэлхийн ихэнх хэсэгт үйлчилдэг гэдэгт би итгэхгүй байна. Ёс зүйчдийн зөвлөлтөй газрууд гэж байдаг. Зарим газар ийм зүйлд анхаарал хандуулаад байдаггүй учраас зөвшөөрөл авах бараг л хэрэггүй байдаг. Асуулт: симуляцийн онолын тухай ярихад сонин мэдрэмж төрдгөө. Амьдрал гинэт утга учиргүй мэт санагдаж болох үе бий. Би өөрөө энэ тийм ч чухал биш юм гэдгийг ойлгодорч подкастаас гадуур хүмүүсээс бид симуляцид амьдарч байгаа болов уу гэж асуухад тэдний амьдралын утга учир хоромхон сарнах шиг болдог. Дараа нь мартаж тэд амьдралаа үргэлжлүүлдэг. Гэхдээ энэ бүх зүйл симуляц байж магадгүй гэдэг бодол нь өөрөө амьдралын утга учирыг түр зур сулруулдаг юм шиг. Эсвэл хүмүүс бид энэ орчлонгийн эзэд бүх зүйл бидний тухай гэж итгэхийг хүсдэхтэй холбоотой байж магадгүй юм. Хүн ер нь эго төвтөө бүтээгдсэн шүү дээ. Би ярилцлагынхаа үед сонирхолтой зүйлийг ажигладаг. Симуляцийн тухай бодол нь хүмүүсийн амьдралаас түр зур ямар нэгэн зүйлийг сугалж аваад байгаа юм шиг надад санагддаг. Шашинтай хүмүүсийн хувьд ч тийм мэдрэмж байдаг болов уу? Өөр нэг ертөнц бий. Энэ амьдрал хамгийн чухал биш гэж үздэг учраас тэд амьдралаа арай өөрөөр үнэлдэг. Зарим шашинд бол ийм л үзэл бодол байдаг. Асуулт: шашинтай хүмүүс энэ ертөнц өөрсдийнх нь төлөө бүтээгдсэн, дараа нь деважин эсвэл там хүлээж байгаа гэж үздэг. Гэхдээ тэр нь ч бас хүн бол ертөнцийн төв гэсэн санааг хадгалж үлддэг. Харин энэ дэлхийн амьдралыг симуляц гэж бодох юм бол бид ердөө л нэг харь гаригийн жаал уйтгаараа тоглодог тоглоомон доторч байж мэдэх юм. Гэхдээ амьдралд магадгүй нэг төрлийн шалгалт байдаг ч юм билүү. Тэгээд илүү сайн симуляцид очих боломж эсвэл илүү муу руу шилжих хувилбарууд байдаг бах. Магадгүй өөр хүндрэлтэй төвшөнтэй. Дараагийн удаа илүү хэцүү тохиргоон дээр тавиад бид тоглохыг хүсдэг ч байж болно шүү дээ. Асуулт: та урт наслах талаар боддгоо? Тийм ээ, үнэхээр боддог. Учир нь хэрвээ хиймэл оюун ухаан биднийг устгахгүй байлаач дараагийн хамгийн том асуудал нь хүний наслалтын хэмжээ байх болно. Асуулт: та энэ талаар тодруулахгүй юу? Чи хөгшөрч эцэст нь үхэн шүү дээ. Асуулт: эн чинь жам ёс шүү дээ. Эн чинь сайн зүйл биш. Чи үхэхийг хүсэж байна гэж үү? Заавал хүн үхэх албагүй. Үхэл гэдэг бол зүгээр л нэг өвчин. Бид үүнийг эмчилж чадна. Орчлон ертөнц оршин байгаа цагт чамааг үрд амьдрахад саад болох зүйл гэж байхгүй. Харин бид симуляцаас гарчихвал өөр хэрэг. Асуулт: гэхдээ хүн бүр үрд амьдрч чаддаг ертөнцийг хүсэхгүй бидтэй. Тэр чинь утгагүй мэт санагдаж байна. Яагаад болохгүй гэж хүмүүсийг үхүүлэхийг чи хүснэ гэж үү? Асуулт: за би сайн мэдэхгүй юм да. Хүмүүс үхдэг гэж би мэддэг болохоор л ингэж ярьсан юм. Хэрвээ хүмүүс мөнх амьдардаг болчихвол дэлхийн хүн ам хит өсөх биш үү? Үгүй ээ. Хэрвээ хүмүүс үрд амьдардаг болчих юм бол үржихээ болно гэсэн үг. Хүүхэдтэй болдог шалтгаан чинь өөрийгөө орлох хүн хэрэгтэй болдогтой л холбоотой. Харин үрд амьдарч чаддаг бол би хүүхэдтэй болохоо сая жилийн дараа бодож үзье. За яах вэ? Эхлээд орчлон ертөнцийг нэг жоохон судлаатахыг гэж бодох болно. Үүнээс гадна нэг твийг эс тооцвол бодит хүн амын динамикийг харах юм бол дэлхийн ихэнх хэсэгт хүн амын өсөлт өнөө цагт буураад байна шүү дээ. Асуулт: тийм ээ, энэ үнэхээр галзуу санагдаж байна. Хүмүүс баян болох тусам төрөлт багасдаг нь таны хэлж байгаатай яг таарч байна. Шулуухан хэлгээд хэрвээ би 1000 наслна гэдгээ мэдэж байсан бол 30 наснда хүүхэдтэй болох тухай огт бодохгүй л байх байсан. Яг тийм. Биологийн цаг гэдэг чинь төгсгөлийн цэг дээр л суурилдаг юм. Харин биологийн цаг чинь хязгааргүй байвал нэг л өдөр гээд чи хойшлуулсаар л байх болно. Асуулт: хүний насыг уртсгах боломж ойрхон байна гэж та харж байна уу? Энэ нь нэг л том нээлтээс хамаарах юм шиг надад санагддаг. Миний бодлоор хүний геномд хаа нэгтээ нэг төрлийн давталт байдаг юм шиг санагддаг бөгөөд энэ нь ихтэй 120 нас хүрэхээр тохируулагдсан. Гэхдээ би үүнийг илүү өндөр нас хүртэл дахин тохируулж болдог гэж бодож байна. Асуулт: хиймэл оюун ухаан магадгүй үүнийг ойрын ирээдүйд хийх байх гэж итгэж байна. Үүнийг хэрэгжүүлэх нэг маш чухал салбар гэж хэлж болно. Тийм ээ, үнэхээр зөв. Хиймэл оюун ухаан үүнийг хийх л байх. Асуулт: Брайан Джонсны одоо битгий үх гэдэг үг магадгүй үнэн ч байж болох юм. Тийм ээ, Брайан Джонсон хизээч битгий үх гэж хэлсэн байдаг. Асуулт: тэр хэлэхдээ тэр технологид хүрэхээс өмнө битгий үх гэсэн утгаар энэ алдартай үгийг хэлсэн байх гэж би бодож байна.
Үүнийг урт настай болохоос зүхтах хурд гэж нэрлэдэг. Үрд амьдрахын тулд заавал өвхөшгүй болох шаардлагагүй. Зүгээр л хангалттай удаан амьдрахад л болно гэсэн санаа. Хэрвээ ангаах ухаан тийм төвшөнд хүрээд чи амьдрсан 1 жил тутамдаа 2 жилийг нэмж авч чадах юм бол насжилт чамайг гүйцэхэ болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл гол зорилго нь тэр зүхтах хурданд л хүрэх явдал юм а. Бид хүний геномыг бүрэн ойлгосноос хойш маш хурдан, гайхалтай нээлтүүдийг хийх байх гэж би бодож байна. Зарим хүмүүс илүү урт наслах гентэй гэдгийг бид мэднэ. 100 гаруй жил амьдарсан хүмүүс гэж байдаг. Хэрвээ бид үүнийг ойлгож, дуурайж чадах юм бол эсвэл урт хугацаанд амьдардаг амьтдаас хуулбарлаж чадах юм бол үрд амьдрах зорилгодоо хүрч чаднаа. Асуулт: та мөнх амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ үрд амьдардаг ертөнцид байгаад 40 жилийн дараа та өвөх үү гэж асуувал хэн тийм гэж хэлэх юм бэ? Бид зүгээр л өвхөл гэдэг дефолтод дассан болохоор л ингэж боддог юм. Асуулт: хэрвээ би 10,000 наслах байсан бол амьдралын эрхэм зорилго хүсэл эрмэлзэлгүй болчих болов уу гэж айж байна. Тухайн нэг зүйл нь магадгүй өмнөх шигээ онцгой санагдахгүй байж болох ч хүнд хийх боломжтой зүйл асар их нэмэгдэх болно. Одоогоор бид ихтэл 10-20 жилийн төлөвлөгөөг л гаргаж чадна. Харин 500 жил үргэлжлэх асар том амбицтай төслийн тухай бодох боломж бидэнд байхгүй шүү дээ. Харин хязгааргүй амьдрах хугацаатай, хязгааргүй орчлон ертөнцтэй байвал чиний өмнө асар их боломжууд нээгдэнэ гэд төсөөлөд үзтээ. Асуулт: та үүнийг үнэхээр бодит хэрэгжих боломжтой зүйл гэж харж байна уу? Брайан Джонсон шиг хүмүүс ойрын 20 жилийн дотор хүний насыг мэдэгдэхүйц уртасгаж чадна гэж итгэж байна. Таны хувьд энэ итгэл нь зүгээр л онлуу эсвэл практик боломж гэж үзэж байна уу? Мөн та өөрөө үүний төлөө ямар нэгэн бодит алхам ажил хийж байгаа юу? Би хооллолт, шимт хижээлээ анхаараа зогсохгүй удаан хугацаанд буюу 1 сая жилийн дараа хүртэл үр ашиг өгөх хөрөнгө оруулалтын стратеги гэж төсөөлж бодож үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн бие махбодын болон санхүүгийн ирээдүйг маш урт хугацаанд юр бусын хит урт хугацааны үзэл бодлоор төлөвлөх тухай ярьж байна. 1 сая жилийн дараа ашигаа өгөх гэдэг нь энгийн үгээр бол маш урт хугацааны онлын төсөөлөл юм. Асуулт: 1 сая жил гэж та хэллээ шүү дээ. Та энэ талаараа тодруулахгүй юу? Яагаад болохгүй гэж хэрвээ та ийм зүйл болохыг бодож байвал тэр чиглэлд оролцох ёстой. Тэгвэл хиймэл оюун ухаан одоо бий бос тохиолдолд эдийн засагт юу болох вэ? Бид World Coin-ыг ярьсан, үнгүй хөдөлмөрийн тухай ярьсан. Мөнгө гэж юу вэ? Одоо мөнгийг биткойн орлох болсон уу? Та биткойнд хөрөнгө оруулж байгаа юу? Эсвэл бид хиймэл байдлаар бий болгож чадахгүй, цорын ганц нөөц нь өөр зүйл байх уу? Ийм асуултууд нь судлахад маш чухал сэдвүүд юм а. Асуулт: та биткойнд хөрөнгө оруулж байгаа үсттэй? Тийм ээ. Энэ нь цорын ганц ховор нөөц гэж би харж байна. Бусад зүйлд хомсдол гэж байхгүй. Бүх зүйлсийн үн цэн өсвөл илүү ихийг үйлдвэрлэж болно. Тэгснээр үн буурна. Зөв үн тогтоовол би хүссэн хэмжээгээр алт үйлдвэрлэж чадна. Харин биткойныг илүү ихийг хийж чадахгүй. Асуулт: зарим хүмүүс биткойныг зөвхөн компьютер дээр хадгалагддаг зүйл гэж үздэг. Тэгвэл биткойнд үн цэн өгөх хэрэгтэй гэж юу? Хүний амьдралч бас нэг төрлийн компьютер дээрх зүйл шүү дээ. Үүнийг санаарай. Хэрвээ хүмүүс энэ чухал биш гэж хэлсэн чи дотроо үүнийг чухал гэж мэдэрдэг шүү дээ. Нэг инээдтэй жишээ хэлэхэд таны дуудлага бидэнд маш чухал гэж үйлчилгээний оператор танд хэлдэг. Яг үнэндээ бол таны дуудлага огт чухал биш байдаг шиг. Хөрөнгө оруулалт гэдэг зүйл бол яг л ийм зүйл. Энэ ертөнцид биткойн хэд байгаа тоон яг тодорхой байдаг. Харин алтны хувьд цэвэр алтнаас бүтсэн од эсвэл астероид бидэн рүү ирээд алтны үн цэнийг бууруулж биднийг ч устгаж магадгүй. Харин биткойнд тоонууд нь тодорхой. Дээд хязгаар нь 21 сая байдаг. Гэхдээ хүмүүс улам ихийг цуглуулсаар байгаа тул өдөр ирэх тусам биткойн улам ховордож байна. Асуулт: зарим хүмүүс биткойныг суперкомпьютераас хак хийгдэх вэ гэж айдаг шүү дээ. Квант компьютер тэр алгоритмыг эвдэж чадна. Эсвэл эсрэг квант технологид тэсвэртэй криптограф руу шилжих аргууд гэж байдаг. Гэхдээ квант компьютерууд одоогоор харьцангуй сул хэвээр байна. Асуулт: энэ ярилцлагын дараа би амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой юу?
Чи биткойн руу хөрөнгө оруулсан юм шиг байна. Энэ нь бизнес санхүүгийн зөвлөгөө шиг санагдаж болох ч үнэндээ чи хожиж яваа хүн шиг харагдаж байна. Магадгүй эн чинь чиний симуляцид ч байж мэднэ. Чи баян, царайлаг, алдартай хүмүүстэй найзалж нөхрөлдөг. Энэ нь үнэхээр дог юм. Битгий зогсоорой гэж хэлье. Робин Хенсон симуляцид хэрхэн амьдрах, юу хийх талаар нэг өгүүлэл бичсэн байдаг. Чиний зорилго яг түн шиг сонирхолтой байх, алдартай хүмүүстэй хамт байж тэд энэ сайхан таатай симуляцийг нь унтраачих вэ гэж айдаг. Тэгэхээр чи магадгүй хэн нэгний бодитоор төлбөр төлж үздэг симуляцийн нэг хэсэгч байж мэдэх юм. Асуулт: хэн нэгэн жишээ нь миний амьдралыг хэрхэн өрнөж байгааг төлбөр хийж ажиглаж байсан ч эцсийн эцэс нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Энэ нь үнэхээр таагүй санагдаж байна. Хэрвээ үзэгч байхгүй симуляцийг зүгээр л унтраачих нь үсттэй. Тэгвэл яах гэж ажилуулах юм бэ? Асуулт: анзаарахдахгүйгээр дуугүйхан энгийн амьдралтай байх нь дээр биш гэж үү? Тэдний нүдэнд өртөхгүйгээр тэд бол өөрөө шийдвэр гаргаж чадахгүй. Зөвхөн програмчлагдсан маягаар үйлдэл хийдэг хүмүүс юм. Хин ч ийм байдлаар амьдрахыг хүсэхгүй. Асуулт: та шүтлэгтэй юу? Уламжлалт шашин шиг биш ч гэсэн супер ухаалаг оршихуй байдаг гэж үздэг симуляцийн онолд би итгэдэг. Асуулт: та шашны судруудад итгэдэггүй гэсэн үг үү? Өөр шашнууд байдгаа. Нэг нь бям гарагт ажиллаж болохгүй гэдэг. Харин нөгөө нэм гарагт болохгүй гэж хэлдэг. Нэг шашин гахаа идэж болохгүй гэдэг бол нөгөө шашин өхөр идэж болохгүй гэж хэлдэг. Үнэндээ бол тэр онол дээр нутгийн уламжлалыг л нэмж тавьсан хэрэг юм. Өөр юу ч биш. Хүмүүс бүгд нэг л шашинтай гэсэн үг. Бүгд л супер ухаалаг оршихуйг шүтдэг. Энэ ертөнц бол чухал биш гэж бүгд үздэг. Харин айл амьтныг идэж болохгүй вэ гэдэг дээрээ л шашнууд хоорондоо маргалддаг. Нутгийн онцлог ёс заншлыг нь алгасъя. Харин бүх шашинд нийтлэг байдаг зүйлд нь анхаарал үзье л дээ. Тэр нь л хамгийн сонирхолтой хэсэг юм. Бүх шашин хүнээс давсан агуу оршихуй байдаг гэж үздэг. Маш чадвартай, бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч. Одоо би нэг компьютер тоглоом ажиллуулж байна гэж төсөөлье. Тэнд байгаа дөрүүдийн хувьд би яг тэр оршихуй юм. Бурхан нь гэсэн үг. Би бүх ертөнцийг нь өөрчилж чадна. Би тоглоомыг унтрааж чадна. Би тэр ертөнцид болж буй бүхнийг мэднэ. Асуулт: магадгүй бидний дотор бүтээгчээс үлдээсэн ямар нэгэн төрлөх зүйл, ямар нэг төрлийн санаа өгсөн уул мөр байдаг болов уу? Жишээ нь зүүн совин ч юм уу? Бидэнд бурхан оршдог гэж бичсэн ном судрууд бий. Хүмүүс шашинд итгэснээр олон үе амьдарсаар иржээ. Итгэл үнэмшил гэдэг зүйл үеэс үе дамжин уламжилсаар ирсэн байдаг. Одоогийн үе бол хүн шашинд итгэдэг байсан нийтлэг итгэл үнэмшил байхгүй болсон хамгийн анхны үеүүдийн нэг байж магадгүй юм. Асуулт: тэр хүмүүс үнэн ярьж байсан болов уу гэж би гайхдаг. Бурхан над дээр ирээд ингэж хэлсэн гэж ярьдаг хүмүүс үнэхээр бурханыг харсан ч байж магадгүй юм. Хэрвээ энэ бүхэн симуляцийн нэг хэсэг байсан бол яах вэ? Өнөөдөр болсон мэдээг харахад л ойлгомжтой. Ердөө нэгэн цагийн өмнө болсон үйл явдлын талаар хоорондоо зөрчилтэй мэдээллүүд гарсаар байна шүү дээ. Камер, дрон, тэнд байсан хүмүүсийн нотлохоо байсаар атал яг үнэндээ юу болсон үйл явдал нь тодорхой бус байдаг. Тэгэхээр 3000 жилийн өмнө болсон үйл явдлыг яг үнэн зөв бичиж алдаа мадаггүй орчуулагдсан гэдэг нь үнэхээр эргэлзээтэй. Асуулт: хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаарх асуудлууд хүмүүс сайхан мэдрэмж төрүүлдэг гэж та боддгоо? Сайхан эсвэл муухай мэдрэмж төрүүлдэг эсгээс үл хамааран хүмүүс үүнийг сонирхдог. Энэ бол сонирхол татхуйц сэдвүүдийн нэг юм а. Жирийн нэгэн хүнтэй хорт хавдрын янз бүрийн эмчилгээний талаар ярилцах нь амаргүй байдаг. Харин хиймэл оюун ухааны талаар хүн бүрт санал бодол байдаг. Симуляцийн тухайд ч мөн адил. Гол нь эдгээр ойлголтыг ойлгохын тулд хүн заавал өндөр боловсралтай эсвэл сууд ухаантай байх шаардлагагүй юм а. Асуулт: учир нь надад бол энэ нь таагүй санагддаг. Би дандаа зөв эерэг зүйл сонсохыг хүсээд байдаггүй. Таагүй ярианаас зайлсхийдэг төөрөгдөлтэй ертөнцид би амьдарч болохгүй гэж боддог. Миний амьдралд ахиц дэвшил, ихэвчлэн эвгүй таагүй ярианаас л эхэлдэг. Ямар нэгэн зүйлийг ойлгож ухамсарлаад дараа нь ядаж түүнтэй яаж ажиллаж болохоо мэдхээс тэр ахиц гардаг юм шиг санагддаг. Тийм ээ, миний хэлэх гээд байгаа санаа бол энэ нь бидний ярьж болдог бусад олон сэдвээс огт ялгаагүй гэсэн үг юм а. Энэ бүсэд өлсгөлэн байна, нөгөө бүсэд геноцид байна, хүмүүс тэнд үхэж байна, хурд тавдар дарахж байна, аутизмын тоо нэмэгдэж байна гэх мэт. Хүнд сэтгэлээр унах шалтгаан хизээд олдно. Тэгээд ихэнх тохиолдолд чи хувь хүнийхээ хувьд юу ч хийж чадахгүй.
Хүн өөрийн өөрчилж чаддаг зүйлдээ, өөрийнхөө сайн хийж чаддаг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхдээ маш сайн байдаг. Харин дэлхийн бүх асуудлыг үл тоомсорлох чадвартай шүү дээ. Түүхийн хувьд чи нэг овог аймгийн дунд өссөн гэж бодъё. Эргэн тойронд чинь 10 гаруй л хүн байлаа. Тэдний хэн нэгэнд нь ямар нэгэн зүйл тохиолдох нь маш ховор. За муудаал осол болдог байсан. Харин одоо интернетэд ороход хаа сайгүй хэн нэгэн байнга бусдад алуулсан байдаг. Өдөр бүр хэдэн мянган хүний тухай мэдээлэл надад ирж байгаа мэт санагддаг. Тэр болгоныг анзаарахч завгүй. Зүгээр л хитрхи их мэдээлэлтэй болчихсон байна. Тиймээс би заавал шүүлтүр тавих хэрэгтэй болно шүү дээ. Миний бодлоор энэ сэдэв бол хүмүүсийн маш сайн шүүдэг зүйлсийн нэг юм. Өөрөөр хэлбэл энэ бол зүгээр л очоод сонссон сонирхолтой илтгэл нэг төрлийн шоу байсан гэж хүлээж аваад танхимаас гармагцаа тэр зүйл дуустахтай адил. Би ихэвчлэн баг хурал дээр үндсэн илтгэл тавиад та нар өвхөн, та нарт 2хан жил үлдсэн асуух зүйл байна уу гэж хэлдэг. Тэгэхэд хүмүүс би ажлаа алдах уу? Секс роботын тослогоог яаж хийх вэ гэх мэт хэлдэг юмыг надаас асуудаг. За уучлаарай. Миний хэлэх гээд байгаа зүйлийг тэдгээр хүмүүс ойлгоогүй нь илт байдаг. Эдгээр нь өөрсдөө муу асуултууд биш, сонирхолтой асуултууд юм. Гэхдээ аюулын үр дагаврыг нь бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг. Хүмүүс одоо ч гэсэн өөрсдийн амьдарч буй улс ба дэлхийн ялгаатай хөөсөн дотроо л үлдэж байна шүү дээ. Асуулт: хэмэл оюун ухааны аюулгүй байдлын талаар тантай хамгийн их санал зөрдөг хүмүүс ихэвчлэн юу гэж хэлдэг вэ? Ихэнх хүмүүс энэ сэдвтэ огт танилцж байгаагүй, суур мэддэгч байдаггүй. Тэд хэн нэгний бичсэн ном өгүүлэлгч уншиж үзээгүй. Зарим нь бүр компанид сурталчилгааг хэрхэн нэмэгдүүлэх машин сургалтын ажлыг л хийдэг хүмүүс байдаг. Тэдний харж буй системүүд нарийн хязгаарлагдмал. Тиймээс AI дэлхийг эзлэн гэхийг сонсоод утгагүй санагдаж энэ хүн магадгүй солиотой юм байна. Би яагаад энэ хүний яриаг сонсох ёстой юм бэ гэж боддог. Гэхдээ жаахан судалгаа хийж эхлэхээр л AI аюултай байж болохыг хүмүүс ойлгодог юм. Гэвч олон хүн бид өмнө нь бүх асуудлыг шийдсээр ирсэн. Компьютерийн вирусыг ч бид засаж чаддаг гэж бодсоор энэ асуудлыг огт хүндэхгүй байгаа юм. Харин илүү их мэдээлэл ойлголттой болох тусам санаа зовж болгоомжлох магадлал нь ихсдэгэ. Би жирийн хөгжүүлэгчээс эхлээд AI-ийн аюулгүй байдлын судлаач болсон олон хүнийг мэднэ. Харин AI аюулгүй гэж бодож санаа зовхоо болсон хүнийг би хараагүй. Асуулт: таны төгсгөлийн үг юу вэ? Хүн төрлөختөнд зориулсан сүүлчийн үг гэж юм үлдэхгүй байхаар бид хичээх ёстой. Бид хиймэл оюун ухааныг өөрсдөө удирдаж, хяналтандаа байлгах ёстой. Хиймэл оюун ухаан нь зөвхөн бидэнд ашигтай зүйлсийг л бүтээж байх ёстой юм аа. Тэр шийдвэрүүдийг гаргаж байгаа хүмүүс дор хаяж энэ ажлыг хийх чадвартай байх ёстой. Зөвхөн шинжлэх ухаан, инженерчлэл, бизнесийн хувьд бус, мөн ёс зүй хүмүүлгийн хувьд ч гэсэн. Хэрвээ чи хүн төрлөختөнд нөлөөлөх зүйл хийж байгаа бол хүмүүсээс зөвшөөрөл авах ёстой шүү дээ. Асуулт: хэрвээ таны өмнө нэг товчлуур байгаад түүнийг дарчихвал яг одоо дэлхий дээрх бүх хиймэл оюун ухааны компанийг бүр мөсөн хааж цаашид хинч шинээр AI компани байгуулах боломжгүй болвол та тэр товчлуурыг дарах уу? Энэ үнэхээр хэсүү асуулт байна. Учир нь AI бол маш чухал зүйл юм. AI нь хувьцааны зах зээл, цахилгаан станцуудыг удирддаг, эмнэлгүүдийг ч удирддаг. Хэрвээ үүнийг устгах юм бол асар том гамшиг болно. Сая хүний аймнаас эрсдэлд орох болно. Асуулт: тэгвэл бид нарийн түвшинд ажилладаг AI-ыг хадгалж үлдэж болно гэсэн үг үү? Тийм ээ, яг энэ л бидний хүсэж байгаа зүйл юм. Бид нарийн зориулалтай AI-аар бидэнд хэрэгтэй зүйлийг л хийхийг хүсэж байна. Харин бурхан шиг бидний хяналтаас гарч өөрөө шийдвэр гаргадаг, биднийг удирдах хиймэл оюун ухааныг бүтээхийг бид хүсэхгүй. Асуулт: тэгэхээр та супер оюун ухааныг зогсоох талаар ярьж байна уу? Өнөөдөр бидэнд ерөнхий хиймэл оюун ухаан буюу AGI байна гэж үзэх юм бол түүнийг бараг бүх ажилд ашиглаж болно. Нарийн бичгийн ажилтнаас эхлээд олон чиглэл. Гэвч эдийн засгийн боломжийн 99% нь одоогоор ашиглагдаагүй байна. AI маш хурдтай хөгжиж байгаагаас тухайн салбарт тархаж дасах хугацаа ч үлдэхгүй байна. Олон ажлыг тэр дундаа чухал биш гэж тооцогдож буй ажлыг заавал автоматжуулахгүйгээр шууд арилгаж болно. Гэхдээ өнөөдрийн бүтээгдсэн AI загваруудыг ашиглавал ажлын 60%-ыг ордуулах боломжтой байна. Тиймээс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд супер ухаалаг AI-ыг яаралтай бүтээх шаардлага байхгүй юм. Асуулт:
Дэлхийд даяар ялангуяа баруунд хиймэл оюун ухааныг ашигласнаар ажилгүйд л өссөөр байна шүү дээ. Миний хэлэх гэсэн санаа нь ийм юм аа. Бусад хүчин зүйлсээс шалтгаалаад ажилгүйдэл зарим үед өсч буурч хэлбэлцдэг. Ерөнхийдөө ажлын автоматжуулалт нэмэгдэж, ажилд шаардлагадах оюуны түвшин өндөр байх тусам тухайн ажилд тохирох хүмүүсийн тоо багасдаг юм аа. Асуулт: эх 20 жилийн хугацаанд үүнийг график дээр дүрсэлж харах юм бол хүн амын ажилгүйдэл айжмаар өснө гэж таамаглаж болох нэ дээ. За миний харж байгаагаар одоо эдийн засагт хувь нэмэр оруулж чадах хүмүүсийн тоо өмнөхөөсөө илүү багассан. Үүнийг цалингийн доод хэмжээ тодорхой харуулад байна шүү дээ. Зарим хүмүүс хангалттай эдийн засгийн үн цэнгүй болчихсон учраас ажил олгогчоос цалин авах нь бодит үр ашигтайгаа нийцэхгүй байгаа. За жишээлбэл Америкийн нэгдсэн улсад нэг цагийн ажлын үнэлгээ $7.25 байгаа. Эдийн засгийн өсөлттэй харьцуулахад амьдралын бодит хэрэгцээг хангаж хүрэхгүй байна шүү дээ. За нэг цагийн цалингийн хөлс Америкт өнөө цагт $25 байх ёстой. За тэгэх юм бол хүн амьдралын бодит хэрэгцээгээ хангалттай хангах боломжтой түвшинд хүрнэ гэсэн үг юм аа. Асуулт: миний подкаст нэг уламжлал байдаг юм аа. Таны өмнө миний подкастт оролцсон зочин танд асуулт үлдээдэг гэсэн үг юм. За өмнөх зочин маань танд ийм асуултыг үлдээсэн байна. Найз нөхөд, хамт ажилладаг хүн эсвэл хамтрагчийн тань хамгийн чухал зан чанарыг та юу гэж хардаг вэ гэсэн байна. Эдгээр нь бүгд өөр төрлийн хүмүүс юм аа. Гэхдээ миний хувьд хамгийн чухал зан чанар нь үнэнч байдал юм аа. Чамаас урахгүй, чамааг хуурч мэхлэхгүй, ёс бус үйлдэл хийхгүй байх гэж харж байна. За баярлаа гэд энэхүү урт подкаст маань дууссан. За ингээд өнөөдрийн маань дугаар үүгээр дуусж байна. Хүлээн авсан та бүхэндээ баярлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.